За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүү сайхан өдрийн мэндийг хүргэе. За би амлсан ёсороо зочинтой лайваараа Мековчигээ дахиад урьсан байгаа. За биний юуны болоод бит хоёрын 3 дахь лайв байгаа. За Мековчт хоёр болоод 3 лайв дараалан хийж байна. За эхнийх нь лайв болоод архины шарах гэдэг сэдвээр хийсэн. Дараагийнх нь бага насны хүчирхийллийн шарах. За өнөөдрийн лайв болвол гашуудлын шарах гэсэн сэдвийн дор явагдаж байна. За юуны төрөнд би өөрийгөө товчхон танилцуулдаг. Намайг Бямба гэдэг. Та бүхэндээ би Америкийн нэгдсэн улсын Чикаго хотоос мэдчилж байна. За би санхүү эдийн засгийн бакалавр зэрэгтэй Америкт ирээд бизнесийн удирдлагын зэрэгээр магистр зэрэг хамгаалсан. За Top Coaching Academy-г 2024 онд Midlife Empowerment Coach-ээр мэргэжлэр төгссөн коуч хүн байна. За тэгээд би өнөөдрийнхөө сэдвийн дор одоо гашуудлын шарах гэдэг сэдвийгээ дор би 2 сар өмнө би гриф коуч буюу гашуудлын коуч болор туяатайгаа бас ийм сэдвийн дор яг хайртай дотныхоо хүнийг алдаад гашуудаж байгаа. Тэгээд хөл хахц үдээд гашуудаж байгаа энэ сэдвээр хоёр юу хийсэн лайв хийсэн. Нэг нь болохоор that дуула гэж ямар мэрэгжил юм бэ? Энэ одоо үхэлт бэлтгэх гэдэг одоо манай Монгол орнд бол ерөөсө баг шинээр орж ирж байгаа. За энэ Америк буюу баруурны орнд бол нэлээд одоо гарч дэлгэрж ирж байгаа ийм мэрэгжлийн талаар тайлбарлаж хийсэн хоёр лайв байгаа. Би энэ хоёр лайвынхаа линкийг энэ лайвынхаа дор тавиад өгөн та бүхэн тэр үхэл хаагцал дулгарсны гашуудаж байгаа гашуудлын талаар та тодорхой мэдээлэл тэндээс олж авах болно. За өнөөдөр би Мекоучтойгоо хийж байгаа гашуудлын шарах гэдэг маань энэ үхэл хаагцал хайртай хүнээ алдаж энэ үхэл хаагцад уучраад гашуудаж байгаа гашуудлаас гадна бид бүхэн олон зүйлүүдэд гашуудаад байдаг юм байна. За тэгээд би Мекоучээс асууя. Юуны төрөнд өөрийгөө сайхан танилцуулаад энэхүү лайвыг үзэж байгаа одоо тэ анхлан үзэж байгаа хүмүүс танилцуулаад өгөөрэй. За тэрний дараа хоёлаа үндсэн ярианыхаа сэдв рүү орё. За баярлалаа Мэгэ. За баярлалаа. Тэгээ Бямба коучтой бас маш их баярлалаа. Ингээд хамтарсан лайв хийхин санал тавиад хоёулаа 3 цоврал бас ингээд лайв хийж байгаа бас баяртай байна. За тэгээд намайг Meg коуч гэдэг 23 онд Америкийн нэгдсэн улсад төвтэй Top Coaching Academy Trauma Coach-оор одоо Монголын Top Coaching Academy анхны одоо Trauma Coach-ээр бэлтгэгдэж өгсөн. За 24 онд болохоор Grip буюу энэ гашуудлын коучээр ингээд ийм одоо коуч байгаа. За тэгээд миний одоо анхны мэргэжил бол инженер эдийн засагч. За тэгээд би 20 жил санхүү одоо бүртгэлийн ийм ажил хийсэн. Ийм туршлагатай эмэгтэй байна. За тэгээд би 2 хүүхдийн ээж. За одоо ингээд олон эмэгтэйчүүдэд бас ингээд бага насны шахаа илгээхэд бас ингээд туслаад явж байгаа. За мөн ингээд гашуудлагаар бас айгүйх ингээд бардгийм байна. За энүүнээр бас ингээд ажиллаад ингээд хоёр ийм том тий хоссон ийм одоо коучингийн мэрэгчлээ ингээд энүүн дээр ингээд ажилладаг ийм эмэгтэй байна. За тэгээ өнөөдрийн сэдв бол гашуудал гэж. За энэ гашуудал гэхээр манай Монгол хүмүүс зөвхөн тэр нэг үхэл тий одоо биднэрт тохиолж байгаа хайртай дотны үнэ алдж байгаа энэ зүйл дээр ингээд гашуудал гэдэг айгүй хүн дээр ингээд тусгаж авдаг. Яагаад гэхээр энэ гашуудал гэдгээ бид нар ингээд өөртөө тайлж тэгээ түүнийхээ цаана ингээ гарч чадаагүй тэр гашуудал дундаа явж идэг учраас энэ сэдв маань өөрөө айгүй хүнд ингээ байдгийм байна. Тийм болохоор энэ зовлонтойгоо маш удаан ингээ олон жилээр ингээ амьдэрсэн ингээ явж идэг. За тэгээ энэ гашуудлын өөрөө бүр ингээ шинжлэх ухаан болтлоо ингээ хөгжиж байгаа юм юу багахгүй салбар байгаа байхгүй. За тэгээ энэ ингээд хизээ бас ингээд одоо тий коучингийн салбарт бас ингээд өргөн дэлгэр болж ирсэн бэхэр сая ингээд COVID-19 гэдэг зүйл ингээд тохиолдоод за тэр үеэр бол үнэхээр ингээд маш их юм уу гашууд ингээд хүмүүс ингээд орсон юм байна. За эндээс эхлүүлээд ингээд коучингийн салбар гэдэг чинь ерөөсөө тий сэтгэл зүй тэгээд философи тий энэ хоёрыг энэ хоёр ингээд шинжлэх ухааныг ингээд нөхөж явж байгаа юм урдтай хөгжиж байгаа юм одоо салбар байгаа байхгүй. За тэгэд эндээс ингээд тий гашуудлын процесс гашуудл чи өөр ингээд процессор яваад ингээд тайлагддаг зүйл юм байна ингээд гаргаад ирсэн байт юм байна. За тэгэд энэ тий гашуудл гэдэг энэ зүйлийг бас наараа томсон багш маань Монголд том илтгэлүүдийг за өнгөрсөн жилийн 9 сард 10 сард болсон энэ одоо юун дээр нь би бас ингээд сууж исэн. Тэрний өмнө бас ингээд тэр сэдвэр бас ингээд том бэлтгэл тавьж исэн байгаамаа. За тэгээд ингээд багшаасаа бас ингээд суралцаад гашуудал гэдэг зүйлтэй бас ингээд танилцаад тий
ингээд явж байна. Тэгээд энэ бол зүгээр бидний амьдралд ингээд тохиолдож байгаа л амьдралд маань ямар л өөрчлөлт орж байгаа тий тэр өөрчлөлт болгоноос бид тэр ингээд гашууд гэдэг зүйлийг тэр мэдэрч идэг юм байна тий. Нэг талдаа яг одоо шинжлэх ухааныхаа югаар бол биднэрт байсан тэрний үн цэнтэй зүйл ингээд алдагдахад тий лос гэж хэлээд байгаа байхгүй ингээд алдагдахад бид нар тэнд ингээд хагацаад байгаа байхгүй тэр зүйлээсээ хагацаад за тэр энэ хагацж байгаагаа дотроо тий ингээд нөгөө нэг амар зүйл болж байгаа шүү дээ бидний дотор чинь ингээд тий бүхэл бүтэн ингээд хүнээ алдчихж штеп. За тэгээ бүхэл бүтэн ингээд тий бидний ингээд одоо амь болцсон байсан тэр нэг зүйлээ бид ингээд алдчихж байгаа учраас энэ дотор маань бол маш их ингээд нөгөө нэг ой гашууд ингээд автдаг байгаа байхгүй юу? Дотроо бид нар тийм их одоо ой гашууд ингэж мэдэрдэг юм байна. За тэгээд дараагийн нэг ойлголт нь болохоор гадна талдаа бас эний чинь яг тийм нөгөө үхлийн одоо тийм ингээ хүмүүс ингээд оршуулга хийгээл ингээл тийм чадлуудыг хийж яадаг нэг юм шашны нэг үйлүүдээд гэжтэй. За энэ болгоом чинь бас энэ сэтгэлийг дэвтэхтэй энийг имчилгээний бас нэг юм арга хэрэгсэл болоод ингээ явж идэг юм байна л та. Тэгэхээр ингээд 3 зүйлийн талаар ингээд ерөнхий ойлголт нь бол тийм байдаг юм байлээ. За тэгээд юун дээр би тэр ингээ тий ой гашуу одоо хавцал гэдэг юмар ингээд ороод байгаа вэ гэхээр за мэдээж тий хайртай дотны хүнээ алдах тий энэ бол бидний мэддэг хамгийн том одоо хавцал байгаа. За үүний дараа бол бид нар эрүүл мэндэ алдахад энд бол айхтар том бас ингээд тий гашуугаар одоо юугаар орчихсон. За мөрөөдлөө алдах тэр нэг өсөөд исэн сургуультаа орж чадахгүй тэр нэг өсөөд исэн карьераа хийж чадахгүй тий. За эн чинь бол ингээд тэрийг бас одоо Жуудлаад оролдог байх нь тий. Ингээ орч идэг. За тэгээд өөртөө итгэх хэдгэл буюу энэ хөдөлмөрийн чадвараа алдах нь бас биднэрт айгүй том тий. Ингээл эртний ингээл яг болчихж шээ. Ямар ч ажил хийх ингээ чадваргүй ингээ болж байна. За тэгээд гэр бүл салалт энэ бол ингээ хүүхдэд ч тий ингээл одоо тэр гэр бүлийн бүх гишүүд энэ дээр бол гишүүдлаар ингээ орч идэг. Нэг мөрөөдлийн амьдрал байхгүй болж байгаа. Нэг итгээд мөрөөдөжсэн зүйл маань ингээ байхгүй болж байгаа. За дараагийн зүйл бол ингээ гинтийн одоо санхүүгийн хямралууд тэгэл бизнес байхгүй бол эсвэл одоо орлогоо залгуулж явж байсан ажил ингээ байхгүй бол энэ бол ковид үеэр маш их болсон шүү дээ тий. Маш их хэмжээний ингээ хөрөнгө оруулалтаа хийчихэд тэгээд ингээ хил хаагдаад хэдэн жилээр тэр бэлдсэн байлээ. Энэ бол ингээ хүмүүс амар том бас юм гашуудлыг бас ингээ өгсөн байхгүй. За дараагийн зүйл бол ингээ агаар тавилт гэдэг зүйл бол бас биднэрт айгүй том гашуудлыг гэсэн өгч идэг. Чухал болж идэг агаар тавилт. За тэгээд олны дунд бас ингээ шившиг бол ингээд бүр нүүр их газар бол. За энэ ч бас бидэрт амар том гашуудлыг өгдөг юм байна. За тий хөвшрөл тий одоо ялангуяа ингээд midlife ингээд 31 болоод ирэнгүүт өөрөө ирэхгүй тий нөгөө бидний нөгөө гой сайхан зүйлүүд ингээд алдагдаад өвчлөө суугаал тий ингээд нөгөө ингээд хөвшрөөд байгаагаа ингээд мэдэрч байгаа чинь бас бид нар ингээд тий айгуу тийм бас ингээд үзэж байна. Тэр нэг залуу нас ч байхгүй. Энийг мэдэрч чинь бас амар зүйл байгаа байна. За тэгээд энэ дээр бас тий өөр газар руу ингээд шилжиж суух тий. За бас ингээд нэг месснээс нөгөө мест ингээд ажиллаа ингээд солих чинь хүртэл ингээд бас гашуулыг бид мэдэрч байгаа байхгүй. За тэгээд ингээд ийм нэг газраас одоо Монголоос тий өөр улс оронд очиж ингээд сурхаар яваад эсвэл ингээд гэр бүлээрээ бүр ингээд шилжин суурьшиж байгаа тий. За энэ бол бас ингээд гашуулыг бас ингээд мэдэрдэг юм байна. За тэгээд ингээд яриад ингээд тоочдыг одоо нөгөө нэг найз залуугаасаа тий ингээд салхад хүртэл тэр чинь гашууд орж. Ингээд бид нар ингээд уй гашуу мэдэрч идэг айгүй олон зүйлүүд байгаа байхгүй. Тэгээ энэ уй гашуу буюу энэ хавцал гэдэг зүйлийг бид нар тэр гашуудаж одоо тэр нэг харамсаад байгаа сэтгэлээ бүр ингээд тий тэргээ илэрхийлж гаргаж юм гэж нөгөө нэг гашуудж ээж энэ процесс байгаа байхгүй. Энэ процессыг дуусгасны дараагаар бид нар хэвээ амьдралд орох юм. Мэдээж ийм том ингээд бидний дотор юм өөрчлөлт орчиж байгаа учраас энэ чинь амар хэцүү нөхцөл байдал руу оруулцдаг. За ийм төрлийн одоо зүйлүүд те бид нар ингээд одоо уйгч шүү буюу энэ одоо зүйлийг ингээд мэдэрдэг юм байна. Өнөөдөр бол юун дээр эмпага өөрчлөлтөг одоо гашуудын талаар те нэг юм ойлголт өгье гэдэг одоо юу яаж
гашуудлага гэдэг дээрээ төвлөрч ингээд яхаар хэлсэн юм аа. За Баярлаа. тэгээ Баярлалаа мэг өвч. За тэгээ харин за гашуудлал гэдэг чинь бидний монголчуудын мань ойлгож байгаа гашуудлал гэдэг чинь тий одоо хайртай дотныхоо хүнийг алдаж өхөл хаагцад учрахаар л гашуудлал юм байна гэсэн ерөнхий тийм ойлголт байгаад байдаг шүү дээ. Тэгсэн за мэг өвч юм тайлбарлаж байгаагаар бол маш олон бүр ингээд жагсаагаад хэллээ шүү дээ. Маш олон зүйлүүдэд хүмүүс гашууддаг байх нэ. Тэр үнтэй тэнтэй зүйлээ алдахаар тэндээ гашуудлал алдаг байх нэ. Тэгээд энэ гашуудлал гэдэг зүйл чинь бас процессор ордог байх нэ гэж хэллээ. За тэгэхээр мэг өвч энээсээ үндэслээ дараагийн асуулт маань за энэ гашуудаад байгаа энэ гашуудж байгаагаа яаж мэддэг тийм шинж тэмдгүүд илэрдэг вэ? Тэрнийг нэг сайжруулад өгөөч. Баярлалаа. За баярлалаа. За тэгээ нөгөө бид нар чинь бас ингээд гашуудаад байгаа гэдгийг тий нөгөө мэддэггүй. За тэгээд энэ дээр ингээд шинж тэмдгийнхээ хувьд ингээд 7 шинж тэмдэг ингээд бас бордох юм бол ингээд гинтийн зүйл эхнийх нь болохоор гинтийн нэг юм одоо үйлдэлүүдийг хийдэг. Гинтгэн л одоо тий төв зүгээр яжсэн амар их ингээд амар их идэж ингээд ямар нэг юм донтож ингээд идэх. За эсвэл ингээд айгүй юм одоо юу хийх шопинг хийгээд яв. Ингээл тий юм шудлаж авахгүй бол зүгээр байхад байчтай. Эсвэл ингээд амар их юм нэг одоо юунуудыг гэрээсээ гарчгүйгээл тий одоо нөхөр сүдрээ хайжгүйгээл ингээл эн чинь бас ингээд нөгөө тий юу мэдрээд байгаа байхгүй юу? Ингээд нэг юм тэр нэг юм чинь ингээд зүгээр болохгүй байгаа байхгүй нөгөөний гашуудл тий тэр нэг мэдрээд байгаа зүйлээ нөгөө яг яагаад байгаагаа мэдэхгүй болоод ирэнгүүт ингээд тэр чинь одоо гашуудан гэдэг чинь өөрөө яаж юм ийм хоос одоо биднэрт байсан зүйл ингээд алдагдчихж байгаа учраас тэнд нэг юм хоосон нэг юм эзгүй ингээд хоосон цай болчиход байгаа байхгүй. Тэрийг ингээд энэ тулд ийм одоо гинтийн үйлдэлүүдийг хийж тэр орон зайгаа гэж бас дүүрүүд юм. За тэгээ энэ чинь бас нэг дараагийн нэг хэлбэр бол арх уу. Тий одоо өөр юу гэдгийг тий хор зуршлуудад ондох. Тий ийм зүйлүүдээр бас нэг өөрийгөө ингээд тайвшруулах гэдэг. Ингээд нэг юм гинтийн одоо хизэж үнэн хийж байгаагүй ийм үйлдэлүүд хийгээд байгаа чи өөрөө одоо ингээд гашуудж байгаа нэг хэлбэр өгд юм байна. За нэгдүгээр шинж тэмдэг нь за хоёр дахь нь болохоор яа гэх ингээд бусдаас ингээд илүү цогтаагаад өөрийгөө ингээд тий нэг юм ганцаараа ингээд байлгаад бүгжээ хүн амьтантай уулзахгүй хүн амьтан ингээд дуудлага хүртэл ингээд авахгүй ингээд тий өөрийгөө ингээд ганцаараа л ингээд баймаар нийгмээс тусгаарлаж тий нэг ганцаараа ингээд тий байгаад байгаа нэг ийм шинж тэмдэг илэрхийлэх юм та бас ингээд гашуудаад байгаа юм байна. Тий хоёр дахь шинж тэмдэг. Энэ нь ингээд тий гашууд бас яг ийм зүйл ингээд та болж игэл ингээд ганцаараа байхтаа л ингээд байгаа бол бас ингээд гашуудаар орсон тий гашуудлын процессор орж байгаа юм байна гэдгийг мэдсэн ч за эн чинь гашуудл чинь бас бүрэн тайлагдаагүй явж байгаа юм байна гэдгийг бас мэдэх нэг юу байгаа байхгүй. За дараагийн зүйл нь бол ерөөсөө өөрийгөө бүр ингээд завгүй ойлгочтой. Бүр ингээд завгүй. Бүр ерөөсөө тэр нэг зүйлээ тий дурсаж санах одоо тэр нэг орон займаг ингээд өгөхгүйгээр ингээд өөрийгөө амар завгүй ойлгож өөрийгөө маш ихээр ингээд нөгөө хүчилж ингэж тий эцэж туйлдж бүр ингээд ядарч унтал ингээд нөгөө ажилдаг завгүй ойлгодог. Юу гарч байгаа нь завгүй л ойлгодог. За энэ гурав. За дөрөвдүгээр нь болохоор энэ нэг дотор бидний энэ дотор ингээд болоод байгаа юм процессыг чинь бид нар заавал нөгөө нэг тий реакц чинь ингэж одоо нөгөө энэ дотор маань болоод байгаа тэр нэг реакц чинь өөрөө уй гашуугаар ингэж илэрч гараад байгаа байхгүй. Гашуудаж тий одоо уйлна дуулна тий одоо яадгийг за зарим хүмүүс бол бүр ингээд дуу бус уугаад тий бус балцсан юм шиг ингээд таг дуу ингээд болчтой. Зарим нь бол өөрөөс ингээд тий орилж бахраал хашаараал тий бүх юмаа ингээд задлал гараа зарим нь ингээд учиргүй ингээд нулимсан тогт уйлаад авч ирэх юм уу тий ингээд янз бүрийн байдлаар ингээд реакцлж энийг ингээд хадагчлаж чи өөрийг эмчилж идэг процесс байгаа байхгүй. Тий цаанаас нь энэ одоо энэ дэлхийн хорвоог чинь зохион байгуулахдаа л тий ингээд нэг юм зүйлүүдтэй ингээд тий одоо хүн амьдрч л байгаа учраас нөгөө өхөн тий энэ би чинь одоо мөнх юм биш шүү дээ. Тийм болохоор ингээд нэг юм биднэрт ийм хагцал гэдэг юм байж л байгаа. Энэ чинь өөрөө амьдралын жамал юм л. Гэтэл бид нар энийг хүлээн зөвшөөрөхгүй мөнх юм байх юм шиг ингэж бодоод байгаа нь өөрөө үний өөрийнх нь асуудал чинь. Тэгэхээр ингээд энэ зүйлүүдээ ингээд нэг 7 шинж тэмдэг гэдэг нь ингээд 7 шинж тэмдэг гэдэг нь ингээд 7 төрлийн шинж тэмдэг. Тэгэхээр ингээд энэ 7 шинж тэмдэг
гашуудал гэдэг чинь өөрөө ингээд процесстэй ч энийг дуусгах юм байна гэдгийг мэдэхгүй болохоор энэ тодорхой зохицуулах бол гэж амар юм ууртай болчих юм. Бухимдаад идэм юм. Бухимдаад ингээд бүр ингээд түнтгнэл уурлаа тий яг байгаа мэдгүй тэгэл ажил хийж байгаа бол орж ирэнгүүт лид хүүхдтэйгээ хяргаж ажиж гал тий бүр ингээл тэгэл өөр яаж ингэж нөгөө бухимдаж байгаа юм хэвчээ ингээд илэрхийлээд байгаа. За энэ чинь бас ингээд тий тэр нэг юм бас ингэж илэрхийлж гаргаж гадагшлуулаагүй болохоор Ерөөсөө эмоцод илэрхийлээд байсан үг тий. уур уцаал болж ингэж гарч ирээд байгаа байхгүй юу? За дараагийнх нь зүйл бол ерөөс ингэж унтаал. За ийм унтаал гэдэг нэг юм унтаа байдал. За тэгээд дараагийнх нь зүйл бол нөгөө нэг энэ те юу чинь архинд одоо тий сэтгэл гэж одоо би сэтгэл гэдэг нэг сэтгэл гэж эрхтэн байдаг гэж бид нэг ойлгоод байдаг штэ. Энэ нь бол яг хуу бид нар өөрсөндөө нэг нэгэнтэй ойлгуулахын тулд сэтгэл гэж эрхтэн гэж ингэж танилцуулаад байгаа байхгүй. Яг үнэндээ бол сэтгэл гэдэг одоо тий зүрх шиг ингээд ийм эрхтэн байдаг юм байна. Сэтгэл гэдэг эрхтэн байхгүй байхгүй. Тэгтэл тэр тархин дотор болоод байгаа тэр процесс буюу тэр нөгөө эмоц тий одоо нэг би нөгөө нэг одоо тэр сэтгэлийн маань мэдэрч байгаа тий бид нар ингээд мэдрээд байгаа тэр одоо хэлэн мэдрэмж байгаа байхгүй. Тэгээ энэ одоо тархинд болж байгаа процесс чинь мэдрэмж нь энэ биеийн дотор ингэж нөгөө нэг илэрч одоо явагддаг юм байна. Биеийн дээр явагддаг юм. Тэгэхээр ингээд удаан хугацаанд ингээд тий асуудал гэдэг энэ зүйл ингээд процесслохгүй энэ дотроо л ингээд атлаад хаад энэ чинь бүр ингээд дайн болж байгаа байхгүй. Тэгээ энэ чинь ингээд биеийн дотор ингээд одоо тэрийг ингээд гадагшлуулахгүй ингээд байгаад хаад энэ одоо дотор организм чи өөрөө өөрийгөө ингээд устгаж эхэлдэг юм яа л та. Тэр нь энэ бие өвдөж байгаагаар ингээд илэрч байгаа. Тэр тийм. За тэгээд тэр нь юугаар бас яаж ийм гэхээр айгүйх ингээд хүмүүс эрүүл мэндийн шинж тэмдгүүдэнтэй ингээд хувийн хөөрхтэй газар гэдэг нэг ийм юм айгүйх илрээд байдаг чинь ингээд хөшөж ингээд байгаа чинь нөгөө бие чинь өөрөө ингээд хөдөлгөөн хийхгүй болохоор ингээд барьцалтаад ийм ингээд бие нь ингэж өвдөж эхэлдэг юм байна. Тэгээ эн чинь бол ерөөсөө гашуудлаа тайлав. Таны бие ямар нэгэн байдлаар ингэ өвдөж байгаа гашуудл гэдэг зүйлээ тайлаагүй тэр нь тань дотор ингэ утсан байна гэдэг бэлтгэж байгаа зүйл байхгүй. За дараагийн 7 дахь зүйл нь ерөөсөө эн чинь ингэ удаан хугацаанд те энэ нэг юм ингэ юугаар гашуудлаа ингэ тайлах бүр ингэ яваад байгаа эн чинь бүр сэтгэлийн хямрал руу орчих. Хямрал болоод явчих байхгүй нөгөөдх юм. Хямрал болоод эн чинь бүр удаашрах юм бол сэтгцийн асуудал болчих жоох. Сэтгцийн асуудал. Ийм одоо зүйлүүд шинж тэмдэг ингэж илэрч ивэл нь та ингээд гашуудж байна гэж ойлгож болохоор байна. За тэгээд за тэгээд би энэ дээр нэг өөрийнхөө би дараагийнх дээр нь яг өөрийнхөө даман тулсан зүйлүүдээ бас шинж тэмдэгтэй гэсэн ярьж байна. Баярлалаа Мековч. За тэгээд саяхан би Мековчгаа хэлснийг бас нэг дахиад базаадахыг үзье. За тэгээ энэ гашуудал гэдэг зүйл чинь те зөвхөн одоо юунаас бүхэл харцаад авдаг гашуудал биш байна те маш олон зүйлээр илэрдэг байна. Тэгээ сая шинж тэмдгүүдийн Мековч мөн ингээд жагсаагаад ингээд 7 зүйлийг магадгүй ингээд хийлээ багцлаад хийлээ шүү дээ те. Ер нь бол хамгийн одоо те бүр энэ гашуудлаа тайлахгүй явснаар бүр сүйдээ бүр махан бие руугаа орж махан биеийн хүртэл өвдөх шинж тэмдэг. За тэгээ их олон зүйлийг дурдлаа шүү дээ. Нэгдүгээрт нь бол бүр юмд онтож те одоо ингэж ямар нэгэн хор зуршилд автах зүйл рүүгээ ордог байх нь байна. Цаашлаад бол ингээ биен дээр эмоцууд гаргадаг байх нь байна. Бүр унтдаг байх нь те унтаад байдаг тийм шинж тэмдгүүд. За магадгүй тэгэл одоо те гинтхэн уур уцаар чинь хүрээд байдаг. Нэг бол өөрийгөө айгуу завгүй байлгаад байдаг те. Энэ бүх шинж тэмдгүүд чинь ингээ илрээд ивэл танд ямар нэгэн тийм гашуудал болоод байна. Ганцхан тэр гашуудал гэдэг маань дотныхоо хүний алдсан хайртай хүмүүсээ бурхны оронд үдснээс гашуудал үүсдэг биш. Ийм олон зүйлүүдэд өртөөд ирэхээр хүмүүс гашуудалд өртөж өөрөд чинь ийм шинжлүүд илэрдэг байх нь байна гэж тайлбарлаа. За тэгээд тэр нь бүр цаашилж яваад сэтгэлийнхаа тэр гашуудлыг эмчилж одоо тий тайлахгүйгээр явах юм бол махан бие руугаа орж махан биеэ өвтгөх тийм хүртэл илрэл болдог. Бүр цаашлаад бол сэтгцийн өвчин, сэтгэл зүйн асуудал нь бүр хурцтаад ирэх юм бол бүр сэтгцийн өвчин рүүгээ ордог. Ийм аюултай зүйл ах нь байна. За тэгээд Мековчсаа дахиад асууя. За манайхан энд айгүй их илрээд идэг зүйл байдаг. Ингээд
Одоо тэр тусмаа бид бүхний ингээд дунд насанд явж байгаа хүмүүс ингээд бие нь өвдөд идэг. Тэг ингээд шинжилгээ өгөхөөр ерөөсөө шинжилгээнүүдийн хариу айгу зүгээр гараад идэг. Тэг юунаас яанаас яаж өвдөд байгаагаа мэдэхгүй тийм асуудлууд айгу нөгөө юм айгу өргөн байдгийн бэлээ. Одоо нийтдэг байдгийн бэлээ. Тэгэхээр та бүхэн бас бодоорой ингээд шинжилгээ өгөөд одоо нөгөө юугаар энэ шинжлэх ухаанаар ингээ хариу нь гарч ирэхгүй шүү дээ. Таны тэр чинь өвдсөн байна, энэ чинь гэсэн байна гэж шинжилгээнээс хариу гарч ирэхгүй мөртлөө таны биед тийм өвчин зовир мэдрэгдээд ингээ те хүн угаасаа мэдчихэж шүү дээ. Миний бие биш байна гэдэг. Тэгхийн бол бас сэтгэлийн өвчин байна. Тэндээсээ бас гашуул одоо энэ нэгд хэлбэр болох энэ гашуудалд бас өгтөжээдэг бас тал байх нь байна гэж бас бодороо бас нэг хүмүүс бас нэг сэтэл өгчөө шүү дээ. За тэгээ микрочсоо дараагийн асуудал болох энэ гашуудалд одоо ингээ өртөөд яваад байна. Энийг гашуудлаа яаж тайлдаг вэ? Чимийн яаж тайлсан бэ? Манай мекөвч нь бол маш олон тий бас травматай байсан. Тэрнийгээ эдгээсэн. Тэгээд яаж тайлсан бэ? Энэ гашуудлыг яаж тайлдаг вэ гэж асуумаар байна. Баярлалаа мекөвч. За баярлалаа. Тийм гашуудал болохоор бас яг ийм процессор явагдчихэж тийм үе шаттайгаар энэ ингээд эдгэр одоо тий тайлагддаг зүйл байгаа байхгүй юу? Одоо тэгээд яг энэ хэвийн одоо амьдралдаа тий хуучин би хэн байсан тэр төвшөндөө ингээ ирдэм. За тэгээд энд яадаг вэ гэхээр эхний шин одоо юу нь болох тэрэ мэдэрдэг. За тэгэхээр заавал энэ дараалалаар бас бид ингээ мэдрэх албагүй юм билээ. Хүн болго ч өөр учраас мэдрэмжүүд нь тий туусан туршлагууд нь нөхцөл байдлууд нь бүх юм нь өөр учраас ингээд өөрөөр бас ингээд яадаг. Нэг юм 7 зүйлээр үе шатаар явагдаад энэ ингээд эдгэр одоо юунд ингээд тий гашуудлыг бид ингээд тайлт юм байна. Нэгтгэх нь болохоор ерөөсөө тэр нэг биднэрт одоо тохиолдож байгаа тий тэр нэг гинтийн зүйлүүд маань одоо гинтгийн ажилласаа халддаг юм уу? Эсвэл одоо ингээд тий гэр бүл салгаж байгаа. Эсвэл араартай нөхрийнхөө тэр араар тавьсан гэдгийг ингээд мэдрэг. За тэг ингээд одоо бизнес ингээд давбуурах ч гэх юм уу тий. За ийм одоо ямар л төрөний дурдчихсэн тэр нэг зүйлүүд ингээд тохиолдоход бид нар яадаг вэ гэхээр энэ чинь шок өгч байгаа. Шок. Тэнгүүтлийн эсэргүүцдэг юм байна. Ерөөс ингээд одоо өхөл дээр ингээд тайлбарлах юм бол арайч үгүй илгүүд тий. Арайчтэй тий даанчтай яаж байгаа юм тий. Арайчтай гэдэг үг л айгүйх орж ирээд идэг. Ороод идэг. Арайчтай бүр ингээд хичээгээд ах чи яаж байгаа юм бэ гэдэг. За би энийг бол юун дээр хамгийн бусад хүмүүсийн одоо миний ярих байгаа зүйл бол мэдээж надад бол маш олон төрлийн гашууд байсан. Би бүр ингээд энэ сэдвээ ингээд нөгөө хоёулаа сонгоцсон байсан учраас би одоо юу ярих вэ ингэж айгүйх утсан баг. Тэгээд ингээд би амьдралаа бүр эхнээс нь ингээд үтсэн чи би бүр манай аав ингээд 2 настай хат мангас сурсан. Би намайг 2 настай хат сурсан. Гэтэл би тэр 2 настай тэр хүүхэд тэр аавын гашуудлыг мэдэрсэн баг. Ингээд нэг ааваас би нэг л одоо хүнээс одоо нэг эрэгтэй хүнд л айгүй хайрлагдчихсан бэ. Тэрийгээ бас ингээ хүлээн. Тэр бол миний аав байсан юм. Тэгээд тэр хүнээс айгүй юм анхаарал, халамж тий тэр нэг юм зүйлийг авч байгаа тэр хүн ингээ хинт байхгүй болчихж байгаа. Тэр чинь ингээ өгөөл шүү дээ. Тэр чинь тий хүн шүү дээ би чинь өөрөө хүн болоод. Тэнгүүд энэ дээр бас одоо айгүй олон жил би ингээд тийм асуудалтай яагаад ингэ яваадсэн гэхээр миний энэ доторх энэ зүйл маань айгүй тийм харанхуй байгаад байгаагаа би ингээд мэдэрсэн юм тий. Намайг одоо тэгээд тэр нөгөө нэг тий ээжийн мэдрэмж гэдэг бол бас хүүхдэд бас айгүй их ингээд нөлөөлт юм байна гэдгийг бас анзаарсан өөрийнхөө амьдрал дээр. Ээж маань бол ерөөсөө ингээд намайг 2 настай хахад аав насраад ээж 12 настай хахад насарч байгаа байхгүй. Ингээд ээж бол ерөөсөө ингээд явсаар хагаад одоо савны хортоо тэр эцсийн шатндаа ороод тэгэл сурсан. Тэгтэл тэр эмэгтэй юу болсон гэхээр тэр нэг уй гашуу тэ нөхрөө алдсан тэр уй гашуугаа ингээл тайлж чадахгүй явсаар хагаад тий 10 жил ингээд зүтгэж ингээл явсаар хагаад тэгэл би энэ барагдаад ингээд өнгөрсөн байхгүй. Тэгэхээр тэр хүний тэр гашуудж байгаа уй гашуугийн тэр мэдрэмжийг би бас айгүйх ингээд мэдрээд тий ингээд өөртөө ингээд авцсан байна гэж бас ойлгосон. За тэгээд би энэ тэр нэг 2 настай жоохон тийм байхаас л би энэ мэдрэмжийг ингээд авсан байгаа. Тэгээд ерөөсөө тэрнийг ингээд тайлж ойлгож чадаагүй ингээд авцсан байна гэдгийг би ойлгосон. За энэ бол яг ингээд тийм миний бага настай холбоотой. За тэгээд би юун дээр хамгийн их энэ гашуулыг мэдэрсэн гэхээр ажлаас би гинт халагдаад одоо ажлаас халагдах гэдэг бол одоо ингээд
залуу ингээд үедээ би юу гэж хэлсэн гэхээр одоо би ядуу зүудүү те одоо эцэг ихгүй ингээд өнчөө өссөн хүн чинь юунд яасан гэхээр би одоо өөрийгөө л авч явах юм байна гэдэг нэг ийм итгэл үнэмшилийг бүр амар өөртөө сулгасан. Тэр үнэхээр одоо миний ойлгож авсан 15 настай одоо би тэрийг ойлгож авсан. Одоо хинч надад туслахгүй юм байна. Би өөрийгөө авч явах юм байна гэдгийг ойлгож аваад тэгээд ингээд явж ирсэн. Тэгээд энэ дээр одоо ингэж явж байгаад гинт би ингээд 30 настайдаа ажилласаа ингээд хоёр дахь нь 35 настайдаа гинт ажилласаа ингээд халагдсан. Тэгээд тэр эхний ажлаас халагдсан энэ үеэс эхлүүлээд миний амьдрал нэг л болохоо ойлоод хэлж байсан. Тэгэл ингээд хоёр дахь дээр би бүр ингээд өмнө нь хийж чадаад байсан зүйлээ хийж чадхаа болцсон. Бүр ингээд дахиад ажил хийгээд өөрийгөө ингээд аваа явна штэ гэдэг. Тэр итгэл маань бүр ингээд байхгүй бүр хор мөрөг болчихсон. Бүр ингээд хаажцсан гэмээр ингээд алга болчихсон. Тэгээ би ингээд хөдөлмөрийн чадвараа алдантай ингээд нөгөө эд эрхтэн юу гэдэг ингээд өвчлөөд махан биеийн өвчлөөд юм уу эсвэл одоо аль нэг эрхтний ингээд одоо алдаад ирэнгүүт нөгөө нэг тий группуд орж ингэж нөгөө нэг тий юу ядаг штэ эрүүл мэндийн магадлалаар өгдөг штэ. За тэгвэл энэ сэтгэл гэдэг энэ юм чинь одоо тэг ингээд хөгжөөгүй учраас тий энийг ингээд авч үздэг штэ манад угаасаа. Тэгээд ийм одоо хүн төвшөнд би ингээд очсон бүр надад ямар ч итгэл байхгүй бол тэр хүн яаж яах бүр ингээд хорвоо ертөнд ингээд бүр ингээд хөмрөөл ороод ирсэн. Тэгээд тэр үед би үнэхээр тэ энэ яаж байгаа юм бэ гэх энийг ингээд хүлийн зөвшөөрч чадахгүй би ингээд тэ бүр ингээд зүггээд тэ бүр арайчтай тэ бүр хамаг чадлаар хичээж яхад яаж байгаа юм бэ. За би ингэж одоо эсэргүүцэл надад ингээд бас ингээд явагдчихсэн юм байна. Нэгдүгээр үе шатна. За дараагийнх нь болохоор ийм санаа сэтгэл зовнилууд ингээд илэрдэг юм. За тэр нь яадаг вэ гэхээр ихэнх тохиолдолд бид нар ийм гимээ мэдрэмж мэдрээд ихэнх тохиолдолд одоо ингээд эрүүл мэндээ ингээд алдсан байвал тий одоо ингээд ажлаас ингээд би халагдсан байсан. Халагдчихсан тий би арай ахаад жоохон ингээд хичээх байсан байна. Би ахаад л тий ингээд одоо илүү сайн тэр хүмүүст ингээд өөрийгөө одоо нөгөө нэг ойлгох ёстой байсан юм байна. Би илүү гэдэг ингээд өөрөөсөө ингээд нөгөө нэг юмыг ингээд яагаад тэгэл миний л одоо буруу асуулаад би л ингээд нөгөө нэг тэр компани хамгийн гол нь хамгийн амар юм юу гадсан гэхээр нэлээд том тийм ийм гүйлгээтэй тэгээ хоёр ийм компани юу санхүүгийн тайл хийжсэн учраас ингээд намайг зарим зүйлүүдийг тийм ингээд дотоорынхын асуудлуудыг зэгцэл гэдэг ийм даалгаврыг өгдөг байхгүй. Эн чинь миний одоо эрхэмлдэг зарчимтай ингээд зөвшөөрөл байгаа байхгүй. Тэгээд би тэрийг нь яг бодит байгаагаар ингээд эзэн чинь тэрэн дээр ингээд намайг урт чадваргүй гэдэл ингээд хасаачиж байгаа. Тэгээд тэр хүний цаад амьдрал ерөөсөө тэр хүмүүс ямар ч тэг сайн биш байдаг юм билээ. Тэр бол надад амар гашуун байсан. За тэгээд тэрүүн дээр би ингээд одоо тэг би арай гэж тэг ингээд нөгөө нэг болсон юм ажлаа би ингээд ахаад ингээд алдчихлаа. Тэр бол надад тэгэхээр амар хэцүүсэн. Тэг би ингээд энэ юм дээр ингээд тийм айгүйх ингээд өөртөө буруу өгвөл өөрийгөө ингээд химлээл ингээд маш хин дээр яасан л та. Имийн мэдрэмжтэй ингээд амьдчихсан. За энэ дээр ингээд ус орсон хүмүүсийн одоо ингээд алдсан тохиолдолд яг гэхээр тэр хүмүүсээ ахаал илүү сайн ингээд халамжлах хэвээр эсвэл ингээд илүү ингээд бас нэг юм юу ингээд уулгаал идүүлэл ингэсэн бодвол арай урт маслах байсан юм шиг ингээд идэг. Тэгтэл энэ одоо биднэрт тохиолдож байгаа тэр үхэл байна уу эсвэл тэр ажлаас халагдах байна уу гэр бүл салалт байна уу энэ болгоом чинь одоо бидний буруугаас болоод бидний одоо арчаагүй байдлаас болоод хийгдэж байгаа юм зүйлүүд биш юм байна гэдгийг бас ингээд ойлгох хэрэгтэй. За тэгээ гимээ мэдрэмж гэдэг чинь өөрөөсөө хизээж асуудлыг шийддэг зүйл биш юм байна. Харин ч бүр ингээд тийм юу шийдэл олохгүй юм байдлаар хүрдэг байхгүй. За ингээд иймэрхүү ийм санаа зовнилууд үргэлжлэдэг. За дараагийн зүйл нь болохоор чинь гашуудл чи өөрөө заавал энэ дотроо болоод байгаа тэр процессуудаа ингэж илэрхийлж гаргаж ирж тэр нэг зүйлүүд дотор болоод байгаа зүйлүүдээ л ингэж гаргаж ирж яснаа илэрхийлж ингэснээр л одоо нөгөө нэг итгэл маань явагдаад байгаа шүү дээ имжлэгдээд байгаа байхгүй. Гэтэл энэ зүйлээ ингээд процессж чадахгүй зарим нь ингээд өөрийгөө илэрхийлж чадахгүй яг яахыгаа мэдэхгүй. За дээрэс нь манай нийгэм өөр амар нөгөө байдагтай ингээд уйлал унжаад байгаа юм хүмүүс чинь босс битгий уйлаа босс одоо уйлаа нэгэнд өнгөрцөн юм чинь. За тэгэл
Тэ над чи ингээд ажилласаа болоо тэ би ингээд ахаад ингээд ажил олж хийж чадахгүй би инэмжээ ингээд готраад байна гэх тэ нэг иймэрхүү нэг юм ярих юм бол юу арчаагүй ингээл гэдэг юм хэлнэ шүү дээ. Тэгжил хэлэх байхгүй. За би энийг ингээд ярьсан чинь нэг хүн надад юу гэж хэлсэн гэхээр өө би янда тустай тийм байгаагүй шүү дээ. Би зүгээр ингээд нэг ажлаас гараад тэгэл дараагийн ажилд орчдөг гэд ингэж байгаа байхгүй. За тэр надад бол амар хүнд миний зүрхийг ингээд зүсэж байгаа байхгүй. Тэр хүнд бол амар энгийн байгаа. Тэр хүнд энгийн байгаа зүйл надад бүр ийм болтой тий. Үхэл шиг ийм зүйл би ингээ орж байгааг ойлгохгүй л байгаа. Тэгэхээр энэ мэдрэмжийг нь авахгүй л бол угаасаа тэр хүнийг тий тэр хүн намайг олохгүй угаасаа аргагүй л байгаа. Тэр ингээд бид нар ийм хүмүүс ингээд өөрөө тэр зүйлээр ингээ орохгүй ингээд давж байгаа хүмүүсийг зүгээр л инэрхэл хэрэгтэй. Зүгээр л тэр хүнийг сонсоод өгөх тий. Тэрнээс одоо тий намайг ингээд ажилд оруулаад өгөөч гэж би тэр хүнээс хуугаагүй шүү дээ. Зүгээр л надад ийм юм болоод байна гэдгийг л би ингээд айлгаал ингээд ярьж байгаа. Одоо яаж байгаа. Гэтэл амар хатуу ингээд юу яа. Тэгэл ингээд өөрийгөө ингээд эн чинь ингээд намайг буцаал ичгүүрт оруулчих. Тэгэл би ингээд аав нээж чадахгүй ингээд шогоо ороо. Энэ бас ингээд биднийг ууг гашуугаар тайлбар амар юу хаалт болоод бид ингэж маш их ганцаардал руу орж шуудлан тайлж чадахгүй байх нэг юм зүйл байна. За тэгэнгүүт юу болоод ийм вэхээр нөгөө уур гэдэг юм чи та. Энэ дотор чинь те нөгөө нэг ингээд зүйлүүд ингээд удагшлуулах болохоор чи уур бохомдлолоод ингээд шигтэж байгаа байхгүй. За уурын процессор ийм юу бас ингээд илэрдэг. За дараагийн зүйл нь бол хямралын процесс. Хямардаг ингээд одоо нөгөө тийм бүх юм ингээд хөдөлгөөтэй болохгүй байлаа ингээд үзэж штеп. Яасан ч би арчаагүй, яасан би заяагүй хүн бэ гэх ингээд тийм ийм юм руу ингээд хямраад ирж байгаа байхгүй. За тэгээд түүний дараагийн 5 дахь үе шатны ерөөсөө нэг юм хямралынхаа процессыг даваад тийм энэ нэг зүйлүүдээ ингээд процесстэй яваад шүү дээ. Ямар л ирэх гарч ирж байгаа юм тийм тэр болгоны яваад ингээд хийгээл ингээд яваад хараа энэ процессыг бид ингээд давчдаг юм. Хамгийн гол нь бид нар тэрийгэ илэрхийлж гаргаж ярих тийм яг чи ингээд байгаа юм байна гэдгийг ингээд чиглүүлээд өгөх тийм хүн байхгүй тийм гашуудыг чи ингээд даваад гарчихсан тийм туршлагатай хүмүүс бас ингээд яг үүндээ байдгүй л байгаа байхгүй. Ингээд тэгж байгаа зүгээр болчдөг шүү дээ. Амар тийм нэг юм хатуу нэг юм тийм яг тэр процессыг дуусгаагүй ингээд нөгөө нэг тийм хүмүүс бас айгүйх тохиолддог. Ойлгохгүй тийм хүмүүс байдаг. Тэгж байгаа зүгээр болчих чи цаг хугацаа амжилтдаг штэ гэдэг нэг юм юмээд байгаа. Уучлаарай хизээч цаг хугацаа амжилтдаггүй. Харин чи дотор чинь бүр ингээд аюул болоод ингээд яваад байгаа. Бид нар өөрсдөө мэдрэмжээ дараад өөр юмар ингээд өөрийгөө юу яхад яваад. За ингээд энэ нэг хямралынхаа процесс ингээд энэ депресстэй та хямраад байгаа энэ нэг зүйл ингээд гацсны дараагаар бид нар нэг итгэл найдвар ингээд төрдөм юм. За одоо боллоо штэ хангалттай штэ тий. Тэгээд нэг өөртөө нэг юм зөвшөөрдөг. Яг ийм одоо тий юу ингээд мэдэрч байгаа үед юу тэр хоол цай хоолгоор давж махгүй штэ бүр. Тэгээд ингээд тий төрөний нөгөө нэг шийтгэн үг чинь бас багт ингээд хүмүүсээс дүү цухтаал ингээд ганцаараа ингээд өөрийг ингээд хориол тэгэл идэж хэрэглэх тэр баярлах цэнгэх ийм зүйл чинь байхгүй штэ. Тэрүүндээ ингээд өөрийгөө бас ингээд түрүүний нөгөө гмийн мэдрэмжээрээ бас өөрийгөө амар юм орооцолтой тий. Би л ингэсэн учраас би одоо ингээд юу яачлаа гэж өөрийгөө бас ингээд яагаад юм зөвшөөрдүүдийг ингээд өгдөггүй. Тий нэг юм баярлаг цэнгэх юм зөвшөөрдөг байхгүй бас ингээд юу яагаад. За энэ 5 дахь үе шат дээр бол за тий ингээд нэг жоохон юм гэрэл хийгээ тий нэг юм итгэл найдвар орж ирээд өөртөө жоохон орж гарах тий ингээд хүмүүстэй энерги эсвэл ингээ өөртөө сайхан хувцас авч өмсөв эсвэл өөрийгөө ингээд нэг юм айтайхан байлгаж нэг ийм зөвшөөрлүүдийг өгч хэлдэг нэг ийм гашуудлаас ингээд гарч байгаа нэг процесс. За дараагийнх дээр нь бас жоохон нэг юм ер нь энэ үед бол энэ гашуудж байгаа үед бол ерөөсөө ямар ч ирчгүй чи энерги гэдэг юм байдаг. Бүр ингээд түрүү нөгөө унтаад байна гэсэн шүү дээ тий. Унтаад байгаа чи яаж ингээд ямар ч энерги болж нөгөө нэг гашуудаад байгаа нөгөө нэг юу чинь бүр ингээд тамаг ирч хүчин ингээд сороод тий. Ингээд ийм шалгуу ингээд тэгмүүд ийм тэр нэг өөртөө зөвшөөрөл ингээд орж гараад ингээд тий нэг орчноос солиод ингээд байгаа шүү дээ тий. За эн чинь ингээд бас нэг ийм энерги солилцоо ингээд явагдаад тий. Дээрээс нь бас ингээд өөрөө тэр зүйлээ ингээд процессолж байгаа шүү дээ.
Ингээд ирэхлээр бид нарт нэг жоохон нэг юм ирч хүч ороод. Гэтэ тэр нь ингээ хаяа орж ирж байгаа. За тэгээд түүнийхээ дараагаар одоо хамгийн төгсгөл нь болохоор тэрийг хүлийн зөвшөөрдөг тэр нэг процесс надад тэг гэр бүл салхилт тохиолдсон юм байна те. Угаасаа бид нар ингээд те би бинийг ингээд шигта байсан учраас ингээд юм ярьсан байна тийм. За энэ дээр би түрүүнийхээ нөгөө жишээн дээр л тайлбарлаж харъя. Ажилгүй одоо тийм ажлаас ингээд халагдаад за ингээд ажил хийгээд дахиад би ингээд тийм өөрийгөө авч явж чаднаа. Ингээд тийм санхүүгийн чадвараа л би ингээд алдчихж байгаа. Энийг итгэл найдвар өөртөө итгэл маань ингээд алга болсон. Тэгээд энийг би хизээ тайлсан би бүр 8 жилийн дараа өнгөрсөн жилийн одоо 4 сарын 4-нд багш маань анх удаага мөнгөний шарх гэдэг хичээл хийсэн. 4 сарын 4. За энэ мөнгөний шарх хичээл би орж суугаад яг энэ нөгөө нэг асуудал маань ингээд тайлагдаж бас нэг юм хацаа очирсан. Тэгээ би ингээд яасан чинь би санхүүгийн чадвараа алдчихад ингээд нөгөө юу яагаад байгаа хүн биш юм бэ гэдэг. Яасан гэсэн чи би нөгөө нэг нэгтлэн бодогч гэдэг мэрэгчлэрээ би тэр үед ингээд яг ингээд оффист ингээд ажиллаалт ингээд ийм цалин ингээд аваад байгаагүй ч гэсэн би тэр зүйлийг тасралтгүй хийсээр ирсэн байгаа байхгүй. Гэтэ эхний хэдэн жилүүд 5 жил би яасан гэхээр маш олон хүний тайлан үнгүй хийж өгч байсан. Үүнээс нөгөө хүмүүс нь бараг би хийх ёстой юм шиг над руу ингэж уурлаж ингэж яадаг болцсон байсан. Тэгээ би ингээд багштайгаа ажиллаад эхэлснийхаа дараагаар гинтгэн миний нөгөө жоохон шарах марх маань ингээд эдгэрч гэсэн тарай. Гинтгэн миний уур надад ядчих 5,000 төгрөг өгөхгүй гэж яхаараа надад ийм юм өгчээ тэнгингүүтлээ би бүгднийг буцаагаад хүмүүст ингээд одоо өөртөө зохицуул гэж ингээд буцаагаад ингээд өгчээсэн байхгүй. Тэрнээс хойш би яг одоо та надад тайлангаа хэлүүлж байгаа бол мөнгө өг гэдэг ингээд. Тэгээ тэр маш олон 8 орчим компани байгуулсан. Ганцхан нь надад мөнгө өгсөн заяа. Тэгээ бусдыг бүгднийг буцаагаад өгсөн. Тийм л одоо нөгөө юу яасан өөртөө итгэлгүй байна гэдэг бол амар ингээд өөрийгөө үнгүүдүүлж байгаа. Гэтэл би тэр зүйлээ нөгөө нэг туршлага гэдэг юм маань ингээд биднээс байж л идэв юм. Харин бид нар энэ өөртөө итгэл энэ миний тэр ажилгүй болсон зүйл маань энэ итгэл маань ингээд итгэл гэдэг юм аа би алдсан байсан шүү дээ. Ингээд үн цэний бас би тийм доогуур бас ингээд нөгөө нэг үнэлжсэн байгаа байхгүй. Тэгэд эндээс ингэж би энэ нэг юм шуудаад байгаа энэ зүйлээ тэгж тайлжсан. Тэгэл би би ч ингээд дахиад өөртөө ийм юунууд бас ингээд хүний тайлангуудыг ингэж аваад бас ингээд хийж болох юм биш үү? Ийм юм болж хараад тэгээд миний санхүүгийн асуудал юм гэсэн гэж. Тэгээд тэр 6 сараас эхлүүлээд яг ингээд ганцаарч гисэн хөгжинг өгөөд за ингээд жинкнээсээ нөгөө баг байгаа одоо яг юм мөнгө олж эхэлж байгаа. Энэ бол үнэхээр капитал гэж байна. Ингэж би амар удаан би 8 жил явсан шүү дээ. 8 жил явж энэ зүйлд надаас ингэж цацсан юм аа. Тэгээд ингэж бас нэг тийм ажилгүйдгээс авсан гашуудал гэдэг процессоо би ингэж давж гарсан. За тэгээд энэ дээр ингээд ярих юм бол тэгэл би ингээд энэ 3 жилийн хугацаанд амар олон хүмүүс ингээд ярих юм бол за ингээд шинэ орж ирж байгаа хүмүүс бол ингээд аюул хурдан ингээд одоо юмнууд цэгцлээд ингээд яваад байгаа байхгүй ингээд актив аюул удаан ингээд яваад ингэж бодчих. Би ингээд надад амар олон ингээд нэг ой гашуунууд ингээд тохиолдсон байсан юм байна. Тэгээд мэдээж нэг бага насны маш олон шахнууд ингээд маш олон зүйлүүдээр би ингээд батсан явж исэн байна гэдгийг ойлгоод үнэхээр ингээд ширэлцсэн утас шиг тийм болтлоо би ингээд асуудал шийдэж чадахгүй. Асуудал гэдэг юм. Асуудал яг мэдэрч байгаа үед биднэрт ерөөсөө ямар ч гэрэл харагдсан. Ямар ч тийм итгэл найдвар одоо нөгөө за одоо нэг юм сайхан болно доо гэдэг нэг тийм юм ингээ харагддаггүй. Үнэхээр ингээд хизээ төсвөлгүй нэг тийм юм орчих. Энэ нөгөө нэг энэ нөгөө багш маань одоо миний хувьд болвол би ч ингээд маш олон травматай. Тэгээд тэрийг маань ингэж гаргуулж яриулаад ингэж энэ ч айгүй тийм нөгөө нэг
бидэрт ингээд аюулгүй ийм орчин үүсгээд за чи энд найдвартай энэ нэг юм ингээд яриад тэгээд ингээд чиглүүлэг өгөөд тий ийм чиглүүлэгтэй би байсан. За дээрэс нь хамт олонний дэмжлэг гэж аюул гайхалтай зүйлийн дунд байсан учраас би ийм олон асуудал надад байсан. Тэгээд ингэж илэрхийлж яриад ингээд тэ уйлахтаа уйлал тий ингээд яваад байсан учраас миний гашуудл маань бас ингэж олон гашуудл ингээд тайлбарлаж авсан байхгүй. За тэгээд энэний дараа бас тий юу болж ирсэн гэхээр бас архичин үнтэй амьдарч байгаа хүмүүс бас ингээд гашуудлаа бас явж идэг юм байна гэдгийг би бас ойлголоо л доо. Яаж исэн гэхээр би хинд одоо тий амьдралаа даатчихваа гэдгийг ингээд харуулж байгаа. Тэгээ нөгөө миний өрөөдөд исэн амьдрал тий талаар болж эхэлж байгаа би мэдчихэж байгаа байхгүй. Тэр чинь ингээл тий одоо тэгэл ингээд салдалтаар орох процесс ч юм уу тий нэг өдөр шууд тэр шийдвэр гараагүй шүү дээ. Нэг өдөр гараагүй байхгүй. За тэрийг ч ингээд мэдрээд ингээд явж байхдаа тий ингээл найдваргүй болж байгаа л ингээд мэдчихэж байгаа байхгүй. Тэгэл миний мөрөөдөд өгч байгааг ингээд мэдэрчил байгаа байхгүй. За энэ болгонд ч ингээд бас шууд мэдэрч ирсэн юм байна. За тэгээд мэдээж нөгөө нэг тий дунд насны хямрал нь бас ингээд явагдсан. Тэгээд төрсний дараах хямрал гэдэг төмөө олон юм дотор би ингээд орооцолцсон бэжээ. Тэгээд энэ болгоныгоо тий ингээд ийм найдвартай тий гайхалтай чиглүүлэгчийн тусламжтайгаар ингээд бүрэн бас ингээд эдгэж чадсан байна. Тэгээд бас ингээд эмгтээчүүдэд бас ингээд туслаад явж байгаа. Тэр нэг өөрийгөө эдгээсэн туршлага маань бас тий бусдад бас юм гайхалтайгаар эргэж байгаа бас айгүй талархаж байгаа байхгүй. Тэгээ энэ бол бас миний мөрөөдөл байсан. Үнэхээр мөрөөдөл байсан. Би чадсан ямаараа л бусдад туслана гэдэг тийм мөрөөдөл байсан. Харамсалтай би нэг юм их ч ингээд чадчих юм сармад гарч чадахгүйсэн байхгүй юу. Яа ийм олон зүйлтэй юм чи яаж чадах юм бэ тий. Тэгээд тэрэнд ингээд чадахгүй байгаадаа би бас ингээд амар ингээд шуудаад бас ингээд амьдэрч. Би ингээд ялгаа салгаал ингээд тий өөрлөгөө өнгийг л ингээд ухаад байх юм бол бидэрт айгүй олон юм сууцсан юм. Тэгээд бид зайлшгүй чиглүүлэгч. Тэр нэг зүйлийг нь тий одоо энэ асуудал гэдэг чинь өөрөө ийм хүлгүү зүйл байгаа байхгүй. Бид одоо монгол хүмүүс бидний хувьд бол ерөөсө хүлгүү далаал болчиход байгаа. Тэр чинь эн чинь харин төгсгөөд тий эн чинь ингээд процесстэй энэ чинь ингээд даван тулаад тэгээд одоо би нөгөө нэг тий хэвийн бүр өмнө би ганц би байхдаа би ямар тий өөртөө ихтэй юу л бол юу тий ингээд эрх чөлөөтэй ингээд байдаг байсан. За одоо би тэр нэг юм руу орж эхэлж байгаа. Одоо тэр нэг өөрийгөө тий санаж эхэлж байгаа. Урд нь бол би ерөөсөө байхгүйсэн шүү дээ. Тэр нэр чинь бүр ингээд байхгүй болчихсон. Мөрөөдөлчгүй болсон байдаг. Мөрөөдөлж байхгүй. Тэгэл ямар сандаа миний мөрөөдөл өгчлээ гэл ингээл ахаал ингээл тэг гашуудаад ингээл ийм юм ороо. Тэгэл бүр ингээл солион байна. За баярлалаа Мэг. Тэгээд энэ ээж аавынхаа одоо бас ингээд нэг зүйл болохоор яаж юм хөрэ ис орцсон хүмүүсээ тий нэлээ эрт ингээд одоо хүүхдэд олцсон гэдэг юм эцэг ихийг хатсан. Одоо бид ингээд 30 40 хүртлээ болоод маш олон хүмүүсээ тий ингээд өрөөс ингээд явуулсан байдаг. Маш олон хүмүүс бидрээс ингээд хавцаад нөгөө ертөнцид очсон байдаг. Тэгэхээр тэнд ингээд хамгийн хайртай тий бидний үн цэнтэй байсан их тэр хүмүүсээ бид ингээд тавьж явуулахгүй. Одоо миний хувьд бол тэр ээж аав 30 жил 40 жил тэр асуудлыг бичигцэлж чадаагүй байхгүй яг хэцүү байдлаар ингээд юу болгож чадаагүй. Нэг талд нь одоо шуудлаа бүрэн тайлаад ингээд явж чадаагүй. Тэгээд энэ олон тий процессыг хийсний дараа тэгээд би яаж гэсэн гэхээр хүмүүс надад ингэж хэлсэн. За чи тэгээд нас орсон хүний ясыг мөндөлцүүлээд тий гэдэг нэг юм орж ирж байгаа байхгүй над руу. За тэгэнгүүтлээ ээж авч айгүй сайн хүмүүс байсан байсан гэх ийм мессеж хичээл ороод ирж байгаа. Тэгэл би тэр нэрийг сонсоогүй. Бидний хайртай хүмүүс те яг одоо энэ одоо бидний амьдарч байгаа энэ те ертөнцийн ингээ яг л юм махан биеэрээ байхгүй байгаа ч гэсэн тэр хүмүүс чинь те сүнсэн биеэрээ бидний нэргээ байж л байгаа шүү дээ. Би энэнд бол итгэдэг. Энэ бол миний одоо нөгөө нэг те ойлголтын дотор бол байдаг зүйл байхгүй. Тэгээд тэрийг ингээд нөгөө энэ шуудал гэдэг юмыг би өөрөө ойлгохгүй байсан учраас ингээд ээж аав маань нас орсон учраас одоо ингээд бүх юм ингээд дуусчих байгаа юм шиг бодоод явдаг гэсэн хүүхэд багтаа. За дээрэс нь бас ингээд нөгөө нэг надад ингээд тий орчлон хорвоо ингээд ээж аав гэдэг чинь өөрөө энэ ертөнцийн батар бас бидэрт ингээд тайлбарлаж өгч тий ойлгож идэг нэг хүмүүс байгаа байхгүй. Гэтэл би тийм ойлголтыг авах гэсэн.
би яах гэж би айгүй багасаад ойлгоод би боддог гэсэн. Надад айгүй олон миний хайртай байсан тий. Надад айгүй тийм нөгөө нэг юм миний үн цэнийг ингээд надад мэдрүүлээд идэг гэсэн тийм хүмүүс надаас ингээд тий яваад яваадсэн баггүй. Ээж аваас маань гадна өөр хүмүүс байсан. Тэгээд тэндээс би юу ойлгож тий ингээд бодож ирсэн гэхэд ер нь хүн яах гэж ирсэн. Тэгвэл би одоо дараа нь тий энэ одоо надад дараа нь ямар амьдрал ингээд байгаа юм тий. Би тэрэнд яаж бэлтгэдэггүй гэдэг юмыг би хүмүүсээс айгүйх ингээд сонсгоод тий ингээд яваад идэг гэсэн байгаа байхгүй. Тэгэл ингээд нэг сонь асуулт асуугаад яагаад гэх тэгэнгүүт надад яг тэр нэг миний хүсэж исэн хариултыг ингээд өгдөггүй байсан байхгүй. Тэгэж явж байгаад би ингээд тий магадгүй тий тэр бясалгал руу ингээд бас ингээд орж исэн байх гэж боддог. Тэгээд тэндээс ингээд ойлголтыг ингэж аваад тий тэгээд би бясалгалаар ингээд хичээлж чад юу гэж бодсон гэхээр хүмүүс тий бас одоо бид нар чи яг л нэг юм тий шашингүй юм шиг хэрнээсээ бас нөгөө юм тий нөгөө буддын шашинтай юм шиг нэг юм хүмүүс яваад байгаа шүү дээ тий нэг ийм юм дотор бид нэг яваад тэнгуут ингээд нөгөө хойд юу лээ дараагийн төрөл мөрлөгээ ярьдаг шүү дээ тий за тэрийг би бясалгалаар хичээлж байхдаа ойлгож авсан байна. За ямар ч юм би нэг дараагийн төрөл гэдэг нь бол байдгийм бэ гэдгийг ойлгож авав. За тэгвэл тэр дараагийн тэр нэг юмдаа очихын тулд би яах ёстой гэдэг юмаа би барьж авах гэдэг байхгүй юу? Тэгвэл тэрэнд юу эрэхтэй байдгийм бэ гэдгийг ойлгож авсан бол би энэ амьдрал дээр бас айгүй сайн амьдрах ёстой юм байна. Тэгжиж миний тэр дараагийн амьдрал чинь чанаран сайжирд юм байна гэдэг нэг ийм юм ойлгож авсан. Ингээд энэ чинь айгүй сонирхол та. Миний хувьд бол ингээд айгүй сонирхолтой. Ингээд дэлхийн ертөнцийн энэ амьдрал гэдэг юм бид нар өөртөө айгүй сайн судлах хэрэгтэй. Бүр ингээд таны тэр хобби байдаг бол бүр ингээд судлаад ингээд үзэх хэрэгтэй байхгүй. Тэгээд багшийнхаа энэ одоо олон жилийн юугаар тий 3 жилийн хөдөлмөрөөр бол ингээд тий тэр нэг хүсээд исэн 12 ертөнцийн талаар ойлголтыг ингээд авч байгаа байхгүй. Тэгээд ингээд 30 40 жил тэр нэг аав ээжгүй тий тэгээд өөрийгөө дандаа нэг юм дутуу гэж мэдэрч байсан тэр зүйлээ. Тэгээд ээж маань яг сонсохдоо бас айгүй хэм нөгөө нэг нэмээ мэдрэмжийг бас ингээд мэдрүүлсэн байсан. Айгүйх ингээд нөгөө хараад зүгтдэг. Тэгээд тэр хүн чинь бас юу хийж ийм бэ? Одоо энэ бас яг тий ээжийнхаа энэ түүхээр дамжуулаад бид нар энэ ой гашуу гэдэг юм ингээд тий тайлж чадахгүй ингээд явах юм бол асны тий яг тэр нөгөө өхөл яг ингээд ирэхэд яадгүй гэхээр яг тэр нэг өөрийнхөө амьдралаар амьдарч чадаагүй тий ингээд нөгөө нэг юу яаж байгаа байхгүй бүх юм ингээд бүх юм тий ингээд нөгөө өстой арзааж байгаа байхгүй. Тэгээ тэр юм яаж юм бэ? Яг л өөрийнх нь эргэн тойронд байгаа хүмүүстэй л гарч байгаа. Тэр нь тэгээ хүүхдүүдтэй мэрж. За тэр дотор хин дээр ирж байгаа нөхөр ойрхон тий чих зөвлөнтөө илүү их тусгаж авах юм. Тэгээ би нөгөө олон ахтайсан учраас ганц эмэгтэй. За тэгэнгүүт ингээд тий ах нар ингээд хийсээд тэнэд ингээд алга болчихсон. Ээж өвдөж байгаа ээжин дэргэд би л байгаа. Тэнгүү тэр ээж чинь ингээд өвдөөд нь штэ тий өвдөөд бүр хамаг юм ингээд тий тэр хамдар гэдэг чинь өөр аим штэ тий бүр ингээд тий өвчин намдах одоо бүр масууруулах төрлийн тийм юу хийж бүр ингээд тий эцсийнх нь бүр тэгжээж тий тийм амар өвдөлтийг ингээд мэдэрч байгаа юм чинь яаж сайхан үг гаргах тий гашуудж байгаа гашуудтай явж байгаа хүн өрөөсөө бүрөө хийсэн тий ямар ч тийм гэрэл хийгээтэй юм байдаггүй гэрэл хийгээтэй юм ингээд дотор нь байхгүй байгаа учраас амнаас нь гарч байгаа үгнүүд нь тийм олигтой үг гэдэг. Тэр болгоныг ингээд сонсоод байсан чинь ингээд арчлалгүй хүүхдүүд ээжийг ингээд алж байгаа юм шиг тийм мэдрэмжийг өгсөн байгаа хгүй надад. Тэгээ би ингээд ээжийнхаа нас барахад амар тийм гомдолтой болчихсон. Нэг юм гомдолтой амар юм гомдол. Тэгээд надад юу гэж яг 12 настай юм болсон та. Тэгтээ тэр мэдрэмж нь аль байдаг байхгүй. Би тэг ингээд нас орж байгаа ээж би ингээ амар харамсалтай амар гомдолтой болчихсон. Яаж бид нар дараа нь уулзах юм бол тоо гэдэг нэг тийм нэг юм зүйл надад бодогдчихсэн байхгүй. Тэгээд ингээд шахаа идгэж явахдаа юу гэж бодсон гэхээр ээж бол тий өөр одоо хэлбэрээр одоо тий ингээд нөгөө сүнсэн биеэр бол байгаа орж байгаа. Гэхдээ би ээжтэйгээ бас ингээд нөгөө нэг тий
яг л ингээд нөгөө нэг бид нар чинь ингээд яг л амьд хүмүүс шиг тий амьд хүмүүс мөртлөөсөө бид нар бас ингээд хоорондоо ойлголцохгүй тохиолдол зөндөө байгаа шүү тий. Тэгвэл яг тэр нас орсон хүнтэйгээ ч гэсэн бид нар бас ингээд харилцаа холбоогоо сайжруулах зүйл нь бол тэр хүнээс би ямар гомдол ямар тий шарх ингээд авчихсан тэр болгоныгаа л ингээд гаргах хэрэгтэй юм. Эн чинь бол миний асуудал байна. Тэр хүн бол ингээд өөр хэлбэр шилжээ тэгээд ингээд хамаагүй маа тунгаагаад ингээд л байгаа шүү дээ. Ингээд харуусал юу гэдгийг бүх юм ороод орцсон л ингээд явж байгаа шүү дээ. Бүх юмаа хийцэн л ахгүй гэж ингээд үхлийн процесс гэдэг чинь өөрөө бүх юмаа бүх амьдралаа ингээд кадр ингээд эргэж байгаа юм шиг бүх юмаа ингээд тэр томцсон тэгээд өөрийнхөө байж тий энэ хорвоо дэлхий дээр тий бас ингээд бусдад ингээд өөрийнхөө тэр нэг хайрыг түгэж чадаагүй болоод чи амар харамсалтай юм шиг харамсалтайгаар ингээд сургуулсаж байгаа юм тий. Тэр ингээд бид нар энэ үхэл гэдэг зүйлээс суралцах юм айгүй болсон. Бидний хорвоо дээр оршиж байхдаа бас ингээд айгүй үн цэнтэй амьдрах хэрэгтэй. Үн цэнтэй. Би нэг бас нэг нар захынхаа үхлээс бас ингээд ойлгосон. Би ингээд маш олон үхлүүд надад тохиолдсон учраас би тэндээс айгүй юм нэг тий. Бид жоох хүүхэд байхдаа тэр 12 тагаас эхлүүлээд миний чинь ингээд бясалгаач гэх юм уу гэдэг өөртөө яриа л гэдэг юм хүүхэд байсан. Тэгээд тийм олон юмнуудыг бас ингээд тэгээд ингээд одоо бол тийм нэг ээжтэй гомдоод байсан гомдол тий нэг аавтаа нэг юм өшөрхөөд байдаг байсан нэг энэ зүйлүүд ингээд байхгүй болчихж байгаа. Одоо энэ чинь энэ аягүй сайн байна. Ингэж л бид нар ингээд шархаа яд гэж тий тэр нөгөө хүнтэйгээ харилцаа холбоогоо өөрийгөө буруутгаал ингээд зөвхөд байхгүй тий ингээд нэг миний дотор байгаа тий тэр хүнтэй холбоотой үлдсэн бүхэл юмаа бид нар ингээд тий энэ байгаа одоо энэ биеийг авцсан байгаа үедээ л бид нар энэ зүйлийгээ зохицуулах боломжтой. Тийм учраас энэ процессыг айгүй тийм чухал зүйл байгаа байхгүй айгүй гүнзгий зүйлүүд байгаа байхгүй. Тэгээд бид нар энэ нэг мэдрэмжүүдийг айгүй олон зүйлүүд төр бас ингээд мэдэрдэг юм байна. Тэгээд энэ чинь ингээд зарим тэгээд энэ дээр бас нөгөө нэг тий трама шуудал хоёр юу хараа ялгаатай вэ гэдэг бас нэг юм асуудал бас ингээд орж ирж байгаа байхгүй. Трама гэхэр түрүүний илүү ийм одоо өмнөх хоёр юугаар бол трама гэдэг чинь бидэрт айгүй том юм гэмтлийг үлдээчихэж байгаа шүү дээ. Ийм шокийн зүйлүүд тэгээд амсаагүй идлээгүй тэр зүйлс хүртэл бид ингээд тий трама ингээд авчихсан. Сэтгэл маань ингээд шархалцсан. Тэгээд дараа тэр нэг төстэй зүйл болоход тэр ингээд сэдрээд байгаа. Шуудал гэдэг нь өөрөө ингээд бидний энийг эн чинь бол ерөөсөө амьдралын нэг хэсэг юм байна гэдгийг л хүлээн зөвшөөрч байна. Нэг хэсэг амьдралын нэг хэсэг. Тэгвэл эн чинь амьдралын нэг хэсэг юм бол бид нар энийг ингээд тий хаста пупа гэл ингээд тий өөрөөсөө одоо тэр нөгөө нас орсон хүмүүсээсээ бид нар амар цэрвдэг шүү дээ тий. Хөвдөс хунар ингээд тэр нөгөө ёсол одоо бүр хүмүүс чинь бүр тэр ёсол бас бидэнд оролцохгүй заяа. Мөнгө шилжүүлэл болоо. Тэгээд мөнгө шилжүүлж байгаагаа л тэр одоо тий өхөл хацлаас нь хуваалцж ийн гэж ойлгоод байна. Ийм тий зүйлүүд ингээд зөндөө байна. Ингээд ярих юм бол айгүй олон асуудал байна. Гэхдээ өнөөдрийнхөө зүйлээр бол гашуудал гэдэг чинь өөрөө шинжлэх ухааны төвшөнд тий хүртэл ингэж одоо явж байгаа тий ийм зүйл байна. Тэгээ бид нар энэ соёлд тий бас ингээд суралцах хэрэгтэй юм байна. Бидний тэр нөгөө нэг хуучны одоо соёлоо тий одоо бид нар чинь ингээд 2024 онд амьдарч байгаа. Бид нар 21 онд амьдраагүй гэдгийг тий 1921 онд амьдраагүй тий 100 жилийн өмнөх энэ зүйл чинь ингээд дэлхийн хорвоо чи өөрөө айхтар том юм зүйл рүү бас ингээд орж штэ тий ковид цар тахал гэдэг энэ зүйл чинь сая ингээд тохиолцоод тий бидний өмнө нь хийжсэн тэр ажлын байр местүүд ингээд байх болчихсон штэ. Бүх юмуд ингээд дийлэнхийн ингээд онлайн болчиход байгаа зү тий. Тэгэхээр ингээд эн чинь хувьсэл явагдаж байгаа байхгүй. Хувьсэл ингээд бас ингээд тий олон зүйлүүд дээр явж байна. Тэгээд энэ болгон чинь ингээд энэгээр одоо тий шуудал гэдэг энэ шинжлэх ухаан бас ингээд ингээд бас үлдсэн байна. Тэгэхээр бид нар бас ингээд цаг үетэйгээ нийлж амьдрах тий ингээд хөл нийлээ тий өөрийнхөө амьдралыг бас ингээд явуулах. Тэгээд мэдээж хувь хүний хөгжил гэдэг бол биднийг энэ хорвоогоос явахад юу тий үлдэх вэ гэхээр бидний энэ хувь хүний хөгжил тий бидний энэ туршлага өөрийгөө бид нар хэр сайн хөгжүүлж тий хэр их мэдлэг цуглуулсан бэ гэдэг маань явах гээд байгаа байхгүй. За тэгээд бид нар ямар мэдрэмжийг бас ингээд авч ийсэн бэ гэдэг. Тэгэхээр аль бол аюу гоё тий тийм жаргалтай мэдрэмжүүдийн цуглуулгатай байхгүй бол бас тий хүндрэх гээд байгаа зү.
Тэгээд тийм нэг одоо зүйлүүдээ бас ингээд бодох хэрэгтэй байна. Тэгэхээр л энэ гашуудал гэдэг юмнасаа тий ингээл тэр мэрэгжлийн хүмүүстэй ингээл ажиллаад ингээл гараал өөрийнхөө хувь дараагийнхаа Хурдан түргэн гарах. тий төгсдөг зүйл юм байна тий. Энд чинь ингээд бүр зах хязгааргүй юм шиг ингээд яг үнэндээ тэр дотор явах. Бүр үнэхээр тий хязгааргүй юм шиг гэж ойлгох. Тэр чинь ингээд даваад гарчихлаарэ өөр. Тэгээд бид нар ингээд үйлдэл хийж чадахгүй тэр дотор ингээд суугаад байгаа тий. Тэрнээс ингээд гарчих байгаа. Баярлалаа мейк업ч. Тэгээ манай мейкопч манайстай бүр өргөн тайлбарлаж өглөө. Бас нэлээд мейкопч минь ярьж байгаа зүйл бол нэлээд бас гүн утга агуулгатай бас нэлээд бясалгаж бодож ээж ойлгох зүйлүүдийг бас ярьлаа. Тэгээ би мейкопчийнхаа ярьсан зүйлийг өөрийнхөө хэмжээнд бас ингээ батсаад бас та бүхэндээ дахиад нэг самурайс гэдгийг. Тэгээ ер нь одоо энэ гашуудлал гэдэг зүйлийг тайлах хэрэгтэй юм байна тий. Тайлахгүй бол бүр sorry. Махан биеинд нь ороо цаашаа бүр сэтгэл санаа сэтгцийн өвчин рүү хүртэл нөлөөлөх. За магадгүй цаашаа өхөл рүү авчирч аюултай зүйл байна. За тэгээд энэ гашуудлыг тайлах нь бол юм процессор ордог байх нь байна. Ингээд манай векоч бүр ингээд процессоруудыг бас ингээд шатлаараа дараа хийлээ бүр тэнд чинь одоо за тэгээд гашуудлалт нь болохоор би түрүүнд дурддаж өнгөрөөгөө дахиад автаа хэлжээ. Одоо бүр олон гашуудлаас гадна тий одоо салалтын, ар тавиултын. За тэгээд бүр шинэ газар нүүж ирсэн хүртэл одоо бид нар одоо хүний газар амьдарч байгаа маш олон монголчууд байгаа. Монголоос өөр газар шинэ газар нүүж ирнэ гэдэг хүртэл бас гашуудлаар ордог байх нэ. За тэгээ гашуудлаар орно гэдэг маань хүн болгон өөр нөхцөлтэй те нөхцөл байдалтай. Зарим хүмүүс хөнгөн шингэн хүлээгээд ав заримд нь тэр гашуудлал нь маш хүнд тусч идэг байх нь. Тэгэхээр хүн болгон өөр шүү. Хүн болгоны нөхцөл байдал анги шүү. За тэгээ гашуудаа тайлах бол маш чухал зүйл байдаг юм байна. За тэгээ гашуудаа тайлахад бас хүлээн зөвшөөрнө. Түрүүн мейкоуч маань хэлсэн бид бүхэн бол шархны талаар маш их ярьж байгаа. Trauma гэдэг зүйлийг аягүй ярьж байгаа. Ерөөсөө энийг хүлээн зөвшөөрнө гэдэг. Ерөөсөө ямарваа нэгэн зүйлийг хүлээн зөвшөөрнө гэдэг бол маш чухал зүйл байдаг юм байна. За тэгээд тэрнийгээ мэрэгжлийн хүмүүстэй харилцаж, тэрнийгээ уудалж, гаргаж, энэ процессуудаараа орж, тэрнийгээ тайлах нь маш чухал зүйл байдаг юм байна. Гашуудлаа тайлж чадахгүйгаараа махан бие рүүгээ оруулаад бие сэтгэлгээ өвтгөөд айгүй олон тийм одоо сүрэг одоо өөртөө тийм үр дагаврыг авчрах болцоотой байдаг юм байна. За тэгээ гашуудлаасаа ингэж ороод энэ аль болох энэ гашуудлын процессороо миний ойлгож байгаа бол хурдан ороод энийг гаргаж хурдан өөрөөсөө гаргаж тайлах шаардлагатай байна. Тэгэхгүй өөртөө яваад тэрнийгээ гашуудж байгаагаа ч ойлгохгүй им зүйлээрээ орж ихуугаач мэдж байгаа хүн байхгүй мэдхгүйгээрээ их олон жилүүдийг тавж дуулдаг юм байна. Бүр энтэйг гашуудлалтайгаа бүр ингээд амьдралаа хүртэл төгсгдөг юм байна гэдгийг одоо мейкоуч мань өөрийнхөө жишээн дээр ярьлаа. Тэгээд үнэхээр энэ гашуудлал явж байгаа хүмүүс бол бүх зүйлэнд юм хар бараан байдаг, харанхуй байдаг гэдэг бол яг үнэн. Бусдыг харах гэдэг гэгээлэг юмыг харах чадваргүй болчтой. Тийм болохоор гэгээлэг юмыг харж чадахгүй байгаа, тэгж бодож чадахгүй байгааны амнаас нь хүртэл тийм хар бараан зүйл гарч идэг байх нь байна. Тийм болохоор хүмүүс минь энэ одоо энэ яриад байгаа зүйл ерөөсөө л энэ бүх зүйл бол энэ сэтгэл гэдэг эргэтэнтэй холбоотой байна. Сэтгэл гэдэг эргэтэн гэж хүлээн зөвшөөрөөч. Эн чинь ерөөсөө бүр явж хүний амьдралын баг хамгийн чухал одоо хүнд хамгийн чухал эргэтэн байна. За явсаар байгаа сэтгэл гэдэг маань ерөөсөө л энэ тариг толгой бүндгэргөн байна. Бүндгэр дээр болж байгаа үйл явц бүх зүйл чинь те энэ одоо энэ ийм хүнд хэцүү зүйлүүдийг даваад тэндээсээ траума энэ гашуудал олон одоо тэр гэмтлийг хүртэл аваад идэг байх нь байна. Тэгэхээр хүмүүс минь одоо мейкоучийнхаа ярианаас бусад олон одоо энэ одоо контентуудаас яриануудаас энэ нэр траума гэдэг зүйлийг эмчлэх маш чухал байна. Им трауманууд бий болсон байдаг юм байна. Энийг хүлээн зөвшөөрөхийг буцаад айгуу чухал байдаг юм байна. Энийг хүлээн зөвшөөрөхийн тулд бол хүн өөрөө та өөрийгөө танин мэдэх, өөрийгөө айлгах, өөрийнхөө нүцгэн үнэнтэй тулах маш чухал гэдэг юм байна л гэдгийг хэлэх гээд байгаа мессежүүд юм аа. Тэгээ мейкоучтай маш их баярлалаа. Мейкоучтай ингээ 3 цуврал лайв хийлээ. Манай монголчуудын дунд явагддаг маш хүн сэдвүүд, архины шарх. За тэгээ бага насны хүчирхийлэл дотроо бүр бэлгийн хүчирхийллийн талаар ярьсан байгаа. За өнөөдрийн сэдв болох гашуудлын шарх бас эргээл бас ингээл хүний амьдрал маш хар толб хүнд хэцүү зүйлийг үлдээж болдог. Эндээс одоо бид нар ерөөсөө ингээ нөгөө нэг сэтгэлийнхаа өвчнийг мэдрэхгүй хүмүүс чинь нөгөө махан биен дээрээ дирж өвдөд байгаа өвдөлтийгээ мэдрээл одоо энэ хүнд нэг хэцүү нэртэй өвчнгүүдийг маш олноороо тусч байна. Манай монголчууд бүр би саяхан бас тоо баримт харсан залуужж байгаа нас айгүй залуужж байгаа энэ одоо хорт хавдар гэдэг өвчнөр маш олон хүмүүс өвдөж байна.
Энэ аимшигтай өвчнийг туулж байна. Тэгээ нараа Томсон багш маань ингээ гадаадын маш олон юм мэрэгчлэлтэнгүүдийг, коучуудыг, экспертуудыг авч бидэрт ингээ сургалтууд хийдэг. Тэгээд бид нар бас дөнгөж сайхан дээр crisis coach буюу одоо тий коучтой уулзсан байгаа Vera гэд тэр коуч бол 2 сарын настай гэсэн одоо онш тогтоогдсон тий 2 сар одоо энэ амьдрах ингээ хор тавдрын 4-р үе шатцсан орсон ийм онш тогтоогдод тэгээ өөрийгөө ойлгоод тэр хүний нэг мессеж байсан би энийг одоо тэр мессежийг одоо хэлчихье. Тэр хүн бол угаасаа ингээд ерөөсөө хүлээн зөвшөөрсөн гэж байгаа. За надад 2 сарын нас байгаа юм байна. Би одоо нөгөө хорд хавдар гэдэг энэхүү өвчнийг одоо ялах тэр өвчнийг ялах биш ээ. Би ерөөсөө тэр хүн яг гэж энэ тэр хүний үг шүү. Би ерөөсөө ингэж ойлгоод ийм зүйлийг мэдэрсэн ингээ тариан талбайд нэг орс гаралтай хүн учраас тэр тариан талбайгаар зөөрлсөн л дээ. Тариан талбайд очиод ингээ тэтгэүүд одоо юу гэдэг тэр одоо ургамал энэ ерөөсөө үхэл гэдэг буюу тэр цуцар чинь өнөөдөр урж идэг маргааш өгч идэг тий тэрнтэй адилхан хүн гэдэг одоо бид бүхэн чинь за бас буцаад би монголчууд гээл бас хэлчихье. Ер нь өхгүй юм шиг амьдарч идэг. Үхлийг ерөөсөө бараг ерөөсөө амьдралдаа тооцдоггүй. Тэгээ нөгөө нэг маргааш үннийг хэлээд бидний амьдрал чинь ерөөсөө төрсөн үнэн өгсөн үнэн гэсэн хоёр хүн үнэнтэй шүү дээ. Тэгээ үнэндээ бол бидний маргаашийн амьдрал баталгаатай бус байхгүй юу? Маргааш юу ч болох болоо. Тэгэхээр чи харин тэр Verочка болоод ерөөсөө тэр хүн ер нь өгдөг юм байна. Би өглөөг л хүлээн зөвшөөрсөн гэж байгаа байхгүй юу? Тэгээ өглөөг хүлээн зөвшөөрсөн хүн чинь би зүгээр одоо өнөөдрийнхөө байгаа амьдралдаа би яаж сэтгэл ханамжтай сайхан байх вэ? Өнөөдрөөр амьдарч эхэлсэн. Тэгэж энэ өвчнийг бид хийж одоо 2 жил гарan амьдарч яваад энэ одоо хор тавдартайгаа ингээ тэмцээ явж байгаа бүсгүй би бүр хараад бүр тэр хүнийг хараад ямар их эрч хүчтэй энергитэй те ямар тэр амьдралыг сайхнаар харж чаддаг одоо тэрний хараа бүр үнэхээр биширсэн тэр өөртөө итгэлтэй байдлыг бий болгодог. Түрүүн мекоуч мас ярианда дурсан. Одоо энэ гашуудлаар орж байгаа тэр харанхуй явж байгаа хүн бол ерөөсөө өөрийн гэсэн үнц нь байхгүй. Өөрийн итгэл гэдэг юм бүрөөсөө 0 болсон. Өөрийгөө шадны альчуур мэт дэвсээд өгчих. Тийм зүйл рүү ордог. Тэгэхээр ерөөсөө хүмүүс минь энэ олон одоо тий яриад байгаа зүйлүүдээс ерөөсөө ойлгооч. Ерөөсөө бүх зүйл гэдэг маань хүн одоо бидэн дотор өөрт минь байж идэг юм байна. Дайсан ч надад дотор байж идэг юм байна. Миний одоо тэр одоо бааларч миний дотор байж байдаг. Сайн нь ч муу нь ч тийм учраас ерөөсөө л өөртөөгөө хулаач, өөрийнхөө үнэнтэй нүүр хулаач, маскнуудаа хулаач. Одоо мекоуч маань 3 жил багштайгаа ажиллаа тэр олон траумануудыг, тэр олон шархнуудыг энэ олон гашуулаасаа гаргасан байна. Тэрнийгээ өөрөө тайлбарлаж хэлж штэ. Ингээд яг сонгины хайс хуулж байгаа юм шиг ингээд нэг нэгээр нь авч гаргаж тэгэж дээж тэр зүйл чинь идэгдэг байх нэ. Манайхан бүр ярьдаг. За яах вэ? Цаг хугацаа өнгөрөөд идэгдэг юм аа. Цаг хугацаа хэрэгтэй. Би ч өөрөө тэрнийг ярьдаг хүн байсан. Үгүй мэнэ. Цаг хугацаа амжилтгүй мэнэ. Энийгээ гаргаж хэлж тайлж хүмүүст мэдүүлж за бүр цаашлууд мэрэгжлийн хүнтэй ажиллаж ээж энэ өвчин энэ сэтгэлийн шарах траума гэдэг зүйл чинь идэгдэг юм байна гэдгийг сайхан тайлбарлаж өгсөн мекоучтай маш их баярлалаа. За тэгээ энэ 3 сэдвээр ярилцлаа. Чамдаа цаг заваа гаргаад миний урилгыг хүлээн аваад ингээд бүр ингээ бүх нэг бүрчлэн өөрийнхөө бодит амьдралыг яриад одоо өөрийнхөө эмзэг байдлыг яриад өгсөн чамдаа үнэхээр талархаж байна. За одоо хоёлаа лайвынхаа төгсгөлд одоо чиний минь хийж ярих одоо зүйл байвал хилээд хоёлаа энэхүү лайваа өндөрлөё. Баярлалаа мекоуч. За баярлалаа. Үнэхээр гайхалтай бас юу тий өөрийнхөө өнцгөөс бас ойлгосон зүйлээ гоё ингээд тайлбарлаж өгсөн. Баярлалаа. Үнэхээр гоё бас ингэж нөгөө юу хийдэг шүү тий дүгнэлтүүдийг хийдэг шүү. Тэрэнд нь бас бимбаг өвчтэй бас маш их талархтаа бас хэлмээр байна. За тэгээ би юу хэлмээр байна вэ гэхээр за багшийнхаа даалгаврыг бас ингээ хиймээр байна. За тэрний байсан гэхээр эцэстэндээ бас ингээд өөртөө бас бусад хүмүүст ингээд нэг юм боломж олгожээ гэдэг нэг юм юмыг ингээд бас өгсөн. Одоо яасан би тэрийг бас ингээд сайн хэрэгжүүлж чадахгүй байгаамаа. Яг үүндээ. За тэгэхээр ингээд би ингээд ганцаарчлсан коучинг өгдөг. Тэгээ саяны ингээд мэдрэмжүүдтэй явж байгаа ийм эмэгтэйчүүдтэй би ингээд ажилтг юм аа. Тэгэхээр ингээд та миний ганцаарчлсан коучингийг ингээд тий авах юм бол би танд одоо утгагүй одоо wellness coach аюука коучтой нийлээд бид хоёр нэг удаагийн онлайн одоо хичээл хийх гэж байгаа. Тэр нь болох дээрээ нойргуудэл тий нойргуудэл бас ингээд шахалтай хүн болоод айгүйх ингээд нойргууд байдаг юм аа. Шахалтай учраас бас ингээд тий нөгөө бүрэн бас ингээд амарч чадахгүй. Унтсан ч бүрөөсөө тэр тархин ингээд амардаггүй учраас ингээд маргааш нэг ингээд зоон биш гэл ингээд явж байдаг. Тэгжээсээ нэг тий нэлийн орой миний хувьд гэдэг ус ингээд шөнө нь ингээл нойр ингээл алдчихдаг. Тэнгүүл ингээл өглөө ингээл 10-аас эхлүүлэл ингээл нойр хүрээл тэгэл ингээл унтаж усаал ингээл сони явж байгаа. Тэгэл орой штий. Ингээл 6 мургаа өнгөрөө гэлээ сэргээ авчдаг аюулс юм.
бүр тийм болцсон байсан. Тэгээ ингээд айгүй тийм нойрны асуудалтай байсан. Тэгээ шарах яг ингээд сэдрээд ирсэн чи бүр амар тийм юу таасан. Тэгээ мэдээж тэр нь юу нь үлэлжсэн гэж шарах маань болсон би үл өвдөлттэй байсан. Тэгээд тий нөгөө архины хамааралтай архичны хүртэйсэн. Тэр чинь архичин хүмүүс чи яа тий шүн төлдөөрөлт тэр чинь тий нөгөө арх гэдэг тий тэр нөгөө буг чөтгөрүү чи яа тий шүн л одоо хамаг юм чи ингээд яадаг байхгүй. Тэгээ тий гэж нөгөө нэг орж ирж басан гэж хамаг амьдралыг юу яадаг гэсэн. Нойрыг ингээ хусалдаг. Нойр гэдэг бол аяйгүй чухал зүйл. Тэгээд ийм хөтөлбөр ингээд хийх гэж байгаа. Оюука коуч нь болохоор ингээд батал амьдралын ингээд зөөх юм маяг ингээд батлыг суулгадаг юм одоо хоёр нийттэй коуч байгаа. Тэгээд нэлээ юм туршлагатай маш олон ингээд тэгээ групп сургалтуудыг ингээд хийгээд явчихсан юм мэрэгчсэн юм коучтойгоо хамтраад нэг удаагийн та шарахтаа бол одоо унтаж амарч ингээд чадахгүй гэдэг нэг юм сэдвийн дор ингээд миний хувьд болохоор шарахны талаас ингээд ярихаар болоод оюука коуч болохоор яаж нойрыг бас ингээд өөрийнхөө амьдралд хив май одоо тий ингэж унтаж одоо яах вэ гэдэг ийм зүйлийг ингээд бид хоёр нэг удаагийн одоо ийм онлайн хичээлээр ингээд ийм ойлголтыг бас ингээд хичээл ингээд өгч байгаамаа. Тэгээ надаас ингээд ганцаарчсан сургалт авсан. Би гэхдээ маш цөөхөн хүнтэй ажилладаг, ийм травматай ажиллана гэдэг бол биднээс аягүйх ингээд энерги ингээд нэлээ хүчтэй энерги ингээд бас ингээд зарцуулдаг ийм ажил байдаг юм аа. Тийм болохоор бид нар айгүй тийм цөөхөн хүнтэй ингээд ажилладаг. Савда цөөх хүнтэй ажилладаг. Тэгээ одоо нэг хүний бас ингээд зай байна. Тэгээ энийн одоо зайг бас ингээд та авмаар явуул те. Ингээд ийм энэ одоо шарахтай хүмүүс маань одоо ийм тийм гашуудалтай явж байгаа хүмүүс маань болор тоёо коуч байгаа. Болор тоёо коуч болохоор өөрийнхөө одоо нөгөө нэг тий одоо 24 жил ингээд танилсан ханаа бас ингээд тий яг ингээ өөрийнхөө гар дээр энэ хорт хавдраар ингээд гөрж байгаа нөхрөө бас ингээд тасарч байгаа бас ингээд нөгөө ертөнцид ингээд үүдсэн ийм коуч байгаа. Энэ эмэгтэй бол бүр яг тий юугаар ингээд тийм өхлийн тийм юугаар ингээд орсон шуудыг ингээд мэдэрсэн эмэгтэй даван тууж чадсан юм эмэгтэй. Тэгээд энүүгээрээ бас ингээд коучлдаг. За миний хувьд болохоор тий саяны ирсэн мангар болгон тий одоо нөгөө нэг тий бид нар айгүй олон зүйлүүд дээр юм ашиглалыг мэдрээд байна тий гэдэг ийм зүйлээр ингээд ярьж байгаа. Тэгэхээр танд одоо саяны ярьсан зүйлүүд тэгээд бага насны бэлгийн хүчирхийлэл юм уу эсвэл бага насандаа та архичин тий ийм одоо эцэгтэй аавтай эсвэл тий одоо ээжтэй ч гэж болно. Одоо тийм хүчин тийм хүмүүстэй ингээд амьдарч ирсэн бол таны дотор ингээд тий айгүй том юм асуудлууд ингээд үүсгэсэн байт юм аа. Энийгээ зохицуулъя гэж байгаа бол над одоо миний одоо саяны хийсэн 3 бид хоёрын хийсэн 3 удаагийн лайваас бас танд нэг зүйл үүссэн бол бас ингээд ганцаарчсан коучинг авах боломж байгаа шүү гэж хэлж байна. Тэгээ ингээд надаас энэ удаа ганцаарчсан коучинг авах юм бол би танд тэр одоо 7 сарын 27-нд хийгдэх одоо энэ одоо хичээлээ бас ингээд бэлгэлж байна. Баярлалаа. Ийм зүйлийг ингээ хийх гэсэн юм аа. Тэгээд та заавалч коучтай ажиллаарай тий. Тэр нэг асуудал ингээ заавал зэгцлээрээ эн чинь бүр ингээ сэтгцэн асуудал ингээ хүргэдэг юм айхтар том зүйл байгаа шүү. Эн чинь ингээ процесслоод энэ асуудалс ингээ гарч буцаж ингээ хэвийн амьдралтаа ордог зүйл байгаа шүү. Энэ гашуудал гэдэг нь өөрөө тэр яг тэр дундаа явж байгаа үнэхээр ингээ хүлгүй юм шиг ингээ санагдав. Тэгээд ингээд чиглүүлэгчтэй байх юм бол тэр зүйлийг чинь даваад гарцсан юм бол одоо энэ процесс дээр явж байгаа юм ингээ тий үе шахаад энэ бүгдийг ингээ мэдчихэж байгаа учраас таныг хөтлөө чиглүүлээд тэр тий хүлгүй юмнаас ч ингээ гаргаад таны хэвийн амьдралтаа ч ингээ золгуулж чаднаа гэж бас ингээ хэлмээр байна. Тэгээд Бямба коучтой маш их баярлалаа. Маш гоё юм 3 лайвыг бас ингээ хийгээд намайг бас ингээ гоё дэмжиж өгсөнд үнэхээр их талархлаа. За тэгээд би бас Бямба коучтойгоо үргэлжлүүлээд бас эх 7 хоногийн 2 өдөр бас ингээд midlife гэж одоо тий midlife энэ одоо эмэгтэйчүүдийн ямар асуудал тулгардгийг энэ талаар ингээд за тэгээд тий empowerment яаж өөрийгөө бас тий энэ асуудлуудаас бас ингэж хүчрхэгжүүлж ингэж бас тий өөрийгөө босгодоггүй. За энэ сэдвэр ингээд үргэлжлүүлээд бас ингээд 2 удаагийн лайв хийхээр бид хоёр ингээд төлөвлөсөн байгаа. За тэгээд тэр одоо лайвуудтай маань тий бас ингээ хамт байгаад үргэлжлүүлээд бас биднээс ингээ суралцаад яваараа гэж бас хэлмээр байна. За баярлалаа.
Баярлалаа мэг коуч. За тэгээ мэг коуч масаа хэллээ. Өөрийнхөө мэг коучтой маань ингээд айгүй олон ингээд шархнууд байгаа. Энэ манай мэг коуч маань trauma тэгээ grief буюу гашуудлын коуч байгаа. Тэгээ ийм шинж тэмдэг та бүхэнд минь илрээд байгаа бол мэг коучоос минь ганцаарчлсан коучинг аваарай. Тэгээ бүр сая мэг коуч маань сайхан бэлгэлэхээр амлаа. Баярлалаа мэг коучтой. Та ганцаарчлсан мэг коучоос ганцаарчлсан коуч авах юм бол тэр одоо 7 сарын 27 зохиогдох Оюко коучтой хамтарсан тэр лайв вебинар хичээлийг та бүхэн үнэгүй авах болцоотой болох нэ. Тийм учраас мекоучи минь групп нэг дээрээ мекоучтой минь холбогдоод тэгээд дараагийнхаа шатлалын имчилгээнүүдээ буюу ганцаарчлсан коучуудыг аваарай гэж та бүхэндээ хүсмээр байна. Тэгээд мекоучо маш их баярлалаа. Тэгээд ийм цаг даваа гаргаад миний найз нарт ингээд өөрийнхөө болц туулсан бүх зүйлүүдийг яриад өгсөнд үнэхээр талархаж байна. Тэгээ энэ хүү лайвуудыг хийгээд байгаагаараа бид бүхэн маань энэ коучуд маань та бүхэн одоо нөгөө дахиад давтаа хэлчихье. Нөгөө усанд чинь та бүхэн ингээ нөгөө морийг усанд найхтуулж өгж байгаатай адилхан боломжуудыг өгж байгаа шүү. Тийм учраас та өөрөө сонголтоо хийх нь бол таны гарт байгаа. Сонголт хийхгүй байх нь ч таны сонголт гэдэг үг байдаг шүү дээ. Тэрэн шиг танд ийм асуудлууд, ийм зовиурууд, ийм шинж тэмдгүүд илрээд байгаа болвол та энийгээ эдгэх, энийгээ эмчлэх арга хэмжээг аваач ээ. Аль босох коучуудын мэржлийн хүмүүстэй ажиллах юм бол та энэ бүх зүйлнээсээ хурдан цаг хугацаа алдахгүйгээр гарах боломжтой. Тэгснээрээ та ирээдүйд гарч болох тэр маш олон үр дагавруудыг муу үр дагавруудыг та энд нь урьдчилан зогсоох боломжтой юм аа. Энээсээ урьдчилан сэргийлэх боломжтой юм аа гэж хэлмээр байна. Бити тэгж тартагдан тулгаж, ёроолд нь оруулж одоо мег коучийг над шиг амьдралаа салгах дээр хүртэл тулаад явж байгаа тийм байдал руу битүү оруулаач. Бүр цаашлах юм бол эн чинь эрүүл мэндэд, сэтгцийн эрүүл мэндэд бүр өхөл рүү хүртэл авч ирдэг тийм аюултай зүйл байдаг юм байна. Энэ сэтгэлийн өвчин гэдэг чинь. Тийм учраас та бүхэн энэндээ маш анхааралтай эрүүл мэндэд ханддаг бас тийм зөв анхаарлаа ийшээ хандуулаач гэж хэлмээр байна. Тэгээд энэхүү лайва энэ хүргээд өндөрлөе. Тэгээ удахгүй мейкоучтэйгээ дахин одоо өөр сэдвүүдээр ингээд лайв хийх дээр заруудаа гаргаа тавина. Тэгээ чамдаа маш их баярлалаа. Сайхан амраарай. Тэгээд удахгүй өөр лайв дээр уулзъя хөө. За баярлалаа. За баярлалаа.